Машин дээр ингэж байгаа байхгүй. Ингээд олон жил ингээд доктортой унаад байдаг машин биш үү? Жил болгон доктороо бэлж байгаа шүү дээ. Тэнгүүд мэдхгүй сайн юм. Хинжиж хараач нэ. Стандартын бос яасан нэ. хогоор яг юм аюул аа хийе. Баг шаргалж уу тий. Аршаа гэж. онд Хонгорын анчт гэдэг нэг нэвтрүүлэг хийя гэд бид бүгд ярьж ирсэн. Тэгээ корона гараад хийж чадаагүй байжгаад 23 оны цагаан сараас нэг 2 хоногийн өмнө Шарвахыг оруулаад Шарвахтай анд явдаг гэсэн бүлэг залуучууд бид нар тэр нэвтрүүлгийг хийгээд цагаан сараар бас одоо гаргаж цацаж одоо анхны нэг тийм нэвтрүүлэгч гэдэг шин контент гэдэг шин тэр зүйлийг 23 онд хийсэн юм аа. Тэгээд өнөөдөр ингээд бид бүгдээ оролцож байгаа 2 дахь нэвтрүүлэг болж байна. Тэгээд та бүгдийнхээ уран бүтээлд бас амжилт хүсье. Мөн дээрээс нь энэ ч маш олон улсын анчт ирсэн байна. Манай Шарвах байна. Тэгээ Айжим ах бас Монгол улсын анчин байна. Манай Сэргийн Онжив ган уяг Монгол улсын анчин сууж байна. Залуучуудын төлөөллөөс. Тэгээ өөр ч Бямбаах байна. Өөр овоо лөө. Чи 90 ах байна. Тэгээ манайхаа чи ингээ Монгол улсын анчин маш их. Тийм давхар. Ингээ аюул олуулаа бас байгаа. Тэгэхээр бас энэ бол залуучууд бидний хувьд бол хүндэтгэлтэй. Одоо тэгээд хөгчдүүдийг хүндэлж. Одоо тэгээд сумдууд одоо шаргалжууд аршаан сувлал гэтэл одоо Айжим баярхын нэрмжид Гавигийн нэрмжид одоо буудлын хэмжээний жил болгон зохион байгуулалт явуулдаг. Тэгээ Үлжид сумд гэтэл Иринахын Бямбаахын нэрмжид буудлын авраг шалгуулалт хэмжээний зохион байгуулалт. Энэ маань одоо ингээ 2000 орой нөгөө хоолн дээр яг хальт яриад өнгөрсөн юм ээ. 2015 5 оноос эхлээд Баянгор аймгийн буудлын авраг шалгуулалт хэмжээнд анх очковтой бай буудаж бид нар Шарв гэдэг хүний нэрмжид болгоод аймгийн аврагаар нээлттэй явуулж ирсэн. За тэгээ та бүхэндээ бүгдэнд нь амжилт хүсье. Яа залуучууд. Тэг замнаас хойш залгаандаа байгаа хоо. Тэр одоо өнөөдөр дөхөд 100 байж байгаа. За тий. 150 наа. Тий 100. Энэ замны гэрээ. Баянгор аймгийн баг шаргалжууд за амар дээш өгсөд одоо суурин суусан байна. За энэний артлын модыг үргэн. За эндээс одоо энэ хавар давж ирэх гэж хэлсэндээ дараа нь энийг цаанаас нь хүмүүс үргэх гээд явж байгаа. Үргэлж цааш үргэлж цааш ч нөө.
буудах хэрэгтэй байна. Анх юунд нэг Баянгор одоо яг энэ шаргалзуудын хавар явлаа. Тэг би Баянгорыг ерөөсөө хад чулуутай өндөр уултай. Нэг тийм газар байдаг гэдэг ингэсэн чинь зүйлэг мод тэр уул ус тэр өдөрдө хажих хүнд ус урсаал таруу зурмын нэг өрөвлчээл тэгэл мал бэлчээл ингэхээр зэрэглэв. Ямар гоё газар вэ? Энээс гоё газар байдаг шүү дээ. Тийм үл гэл тэр агаар магаар тэр юу 100 ирсэн л дээ. Тий. Тэгээ өнөөдөр ирээд ингээ та яртаа уулзаад энэ тэр юмнуудаа яриад ингээ байж хад л бас л одоо надад их сайхан санагдаж байна. Тэгээ Баян хонгор гэхээр зэрэг хүмүүс хонгор нутаг тийм ээ. Тэгээд хонгор нутгийн байгаль тэр юу хүн мал сүрэг гэл ингээд ирэхээр хичнээн сайхан айван тайван тийм ийм гоё байгальтай газар одоо их л сайхан тэнүүн байдаг юм шиг санагдсан. Тий. Тэгээд та хоёртаа уулзаад ингээд явахад яг ямар ч байсан юуны ангөрөөний талаар уулзаж уучраад ингээд одоо та хоёр чи хоёлоо юу усан анчид тий энд ирээд ингээд хүмүүстэй уулзаад ингээд бас улсын анчин дунд үе залуучууд байна тийм ээ. Тэгээд олон сайхан мэрэгэн буудагч залуучууд анчид байна. Тэгээд ингээд буу шийдвийг хараад ахаар зэрэг ингээд дандаа орчин үе одоо сайхан буунууд бий болсон байж тээ тийм үү сайхан тий та нарын залуу үед бол одоо иймэрхүү буу байсан бол одоо ер нь буулгач л байсан баггүй тийм тийм байсан бол одоо сүйдэлж тий явахгүй. Одоо хагас автоматууд тийм байсан бол одоо бас л арай л өөр болсон. нөгөө арын уулыг авлаад өөрийн уулыг өөртөө хийгээд ингээд гэдэг шиг л Манай өгч юу байхгүй одоо говь ханга хэрийн бүсгээд 3 бүсийн нутаг байхгүй юу? Говьтэй говьруугаар бол бүр сайхан говь. Дунд үеэр одоо хэрийн бүсийн нутаг. Хангаатай гараад ирэхээр ханга. Ийм 3 бүсийн нутаг да. сайхан аргагүй хонгор нутаг юм да. Хангаатай гараад ирэхээр одоо ингээл моттой, уулстай сайхан байгаа байх. Тий. Дунд үеэр болоод ирэхээр ингээ хэрийн одоо сайхан тэгээ говьруугаар тэрхүү бүх говь болоод ирнэ шүү дээ. Манай говьор явж ирсэн байл. Явсан. Ан амтны хувьд жоохон ямар жоохон ан амтан байдаг бол. Ан амтал зөндөл дээ ер нь бол одоо энэ 3 дугаар гэдэг нутагт бол аргал байна. Аргал уулзтай, чонтой, тарвахтай. Тэгэл суусар гэж амтан байна. Үнэг харс гэл. Бэрлийн лан амтан байна. Арга бол нэлээ энэ одоо ганц тарвахтай нутаг нь энэ 3 дугаар гэдэг нутаг. Одоо энэ чинь Баянгор аймгийн Үлзийт сум тийм ээ. Тий. Үлзийцэн 3 дугаар. Одоо бидний байгаа энэ газар чи одоо ямар нэртэй газар байх вэ? Шуурхчин ам гэдэг. Шуурхчин ам. За ингээд шуурхчин аманд та хоёртаа уулзаад одоо бас ангөрөний талаар ингээд хууч хөөрн гэдэг сайхан санагдчих. Тий. Ер нь анх ингээд ямар буугаар ан сурав хэдэн настай одоо ангөрөө хийж сурав гэдэг ингээд шаргуугаас ярих уу. Тэгээд тий. Улсын аж шарав. Би ч одоо 12 тогоос анх буу хийцэрлээ шүү дээ. За. Тий. Би өөрөө бол яг Эрдэнэ зөвхөн хүн.
За. Одоо энэ Баян хонгороос дэш 30 км яваад Мгм. байдаг. Яг хангай сум байхгүй юу? Аа. Тэгээд тэнд 11 2-т одоо юу яагаад ан хийж сураад. Мгм. Тэр үе чинь калевр байсан. Мгм. Калевр би нэг 2 ахтай байсан. Энэ 2 ах калевр авчихад над болт. Манай аав нэг захиуруу байдаг байлаа. Ааха. Тэр захиуруугаар бодно гэдэг чинь нөө чихнийхэн дээр хийс гэж нүдрүү ороо. Оо. Өнөөдөр чинь авалцах гэж бөө юм болноо. Утаа ууг нэ. Утаа ууч нэг пан аваад юм. Аа. Тэгээд нөө тийм харна. Тэгээд захиурууч бас тухайн үедээ бас их үүрэгтэй буусан шүү. Мгм. Энэ эднэр шиг чинь л одоо үеийн боо шиг чинь л сум авчиж байдаг. Тэр бас тэгээд бас мундаг байгаа үү? Тийм байна. Тийм ээ. Өмнө бол бараг ижил байсан шиг. Тийм ер нь. Бараг тийм. Тэгээд тусгалан л байх юм л доо тэр чинь. Мгм. Одоо тийм байсан. Мгм. Тэгээд захиуруугаар анхан таруугаар гинж. За. Тэгээд сүүлд нь би ч одоо ер нь цөөхөн буу болсон шүү дээ би чинь. Мгм. Тэгээд калиавраар нэг таруугаар гиндэг болоо сүүлдээ тэгээд цэрэгт яваад. Мгм. Цэрэгт явахаас өмнө би бас ангийн манай бол өөрөө анчон байсан. Ааха. Захиуруугаар дандаа Хан хийдэг. тэгээд сүүлд нь юу яадаг. Одон шар харвин. Тий. Тий. Тэр одон шар харвин чинь би цэрэгт явахаас өмнө нэг ганц нэг барьж. Тэргээр чи ганц нэг чон алсан. Ганц нэг шин. Нээдээ цэрэгт явах чи бөө хойтой амт явж ялаа шүү дээ. Тэгээд цэрэгт явж ирээд энэ 800-ын буу чи одоо 70 хэдэн онд гараад. Тэгээд 70 хэдэн онд гсэн буунаас чинь тэгээд нэг хүнээс одоо дурлж ийж одоо тэр үеийн чи 800 төгрөг гэдэг чи одоо Их мөнгө байсан тий. мөнгө. Тий. Одоо худлаа хэлэх хүнд одоо тэгээд 80 сая маягийн Бараг л. тийм одооны мөнгөний хашаар бодоход тийм байсан байгаа шүү дээ. Шилдэг муу байлаа шүү дээ тий. 800-ын нэг хуучин буу аваа. Мгм. Нөгөөдхөр чинь чон мөлийн алсан. Мгм. Чон мөлийн алсан. Тэгээд тэр үед чи одоо тэр 70 хэдэн оноос чи манай аймагт нөө махны нөөц нэмэгдүүлнэ гээд янгрийн жившөөлөгдөг. Нарийн 800 юу? Бүдүү 800 уу? Нарийн 760 дөрөв. 64 наа. Өөрөө мэдж байгаа да Тий. тийм 764. Тэгээд тэргээр чинь чонч мөлий алсан үнэг гэс тэгэл тэр үе чинь төлөвлөгөөтэй тийм ээ бүх юм төлөвлөгөө өгөөл тэдэн үнэг тэдэн гэс Тий. чон алан нэтэргээд Албан байгууллагуудад ингээд ийм норм өгдөг байлаа шүү дээ тий. Төлөвлөгөө. худалдаа үйлдэл англи чинь төлөвлөгөө ирдэг болсаас. Тий. тийм тэгээд нэг ан хайдаг улсуудад бас нэг төлөвлөгөө өгдөг. Тий. Тэгээд тэр шиг төлөвлөгөө. тэр махны нөөцийн төлөвлөгөө биелүүлэх Баян хонгорт нэг 8 жил нэг янгрийн зөвшөөрлөх гэсэн. Ааха. Нэг жилд дээдл нь 78 оноос гэсэн юм аа. Нэг жилд заримдаа 100 янгэр ирдэг төлөвлөгөөнд. Заримдаа нэг 70 янгэр ирдэг. Заримдаа нэг доотлон 50 ирж ирсэн. Тэгээд тэр ишмээ нэг ганц нэг золоошуул дагуулаад говь руу гараад өгөндөө. Чиний одоо дунд үеэр нэг янгэр байдгүй. Одоо манай шинжээстэй нутаг. Доошоо тэгээд энэ дунд үеэр энэ бууцгааны нутгийн тэр аав хайрхан гэдэг янгэр эднэр рүү гарна да. Тэгээд нэг 20 тоног явна. Тэгээд нөө цагийн тэр нааш цааш начуулаад нөө алсаангаа. Тэгээд тэрийг нэг хэдэн хүн дагуулаа нөгөөдөл чинь бодож чадахгүй. Яг удаагалагнаад өнөө дуртай залууч бол чинь. Тэгээ би нэг юм нөгөөдхийн төлөвлөгөөгийн нэг юм нугал тэр одоо энэ 800-ын болж орж исэн шүү дээ. Анхан 800-ын бос сумдууд ирнэ. Гэтээрээс тэр сумд сэгдэрс мэдж өгөхгүй шүү дээ. Аймгийн төлөвлөгөөний комиссийн даргын зөвшөөрлөөр анчиддоо гэдэг гэсэн. Бичгтэй. Сумд сэгдэрхт энэ хүнд өг гэдэг аймгийн төлөвлөгөөний комиссийн дарга бичиг хийж явуулна. Тэр дагуул өг. Тэр зүгээр үнээр өхөө эсвэл үнээр нөхөө. Ганц одоо ямар хүнд өхөө гэдгийг тий судалж байгаа өгдөг юм байна. Тий. одоо дээрээс өгсөн төлөвлөгөөг биелүүлэхийн тулд
Дайшг одоо тэр анчтай урамшуулдаг. Одоо шуун алхах чинь шуун алсан хүнд борлогийн эмсэг өгдөг байдаг шүү дээ. Харин Тэгж урамшуулдаг. Нэг чон 25 төгрөгийн шагналтай. тий. Тэрэгтэй нөгөө гөлөг суйлсан нөгөө хоншоор ингээд асч авч бүрдгүүл. Тэр нь бас шагналтай байсан. Тий. Гөлөгчийн байсан. Одоо бодоход өстой сони эндо 5 төгрөгийн шагналтай байсан. 5 төгрөг. Тэр үш чинь 5 өнгөлөг авчвал 5 25 25 тий. Тэр үе чи мөнгөний ханшигчтай өндөр байсан. Тий. Арга байхгүй. Тий. Та нэг түрүү бид хоёр ингээд нэвтрүүлгийн өмнө ингээд ярьж ирсэн нэг чон туурцсан гэж яриад байдаг. Шон маш ухаантай. Шон ерөөсөө ухаантай. Мм. Энэ шонд 2-3 хооруулсан. Ааха. Өдий одоо 80-аар насч яхта. Ааха. Одоо шахав бас тэгэл энэ залуучуудыг аваал ингээл дагаал одоо тэгж бууддаг, ингэж бууддаг, тэгж үлддэг, тэгж шонны гэнтэр гээл ярьж хөөрөөл за урдаад явж л байх юм. Одоо өндөрнөөс насчлаа вэ. Тэгэд чон нэг 2-3 удаа хооруулсан шүү. Нэг чононд би яаж хооруулсан гэ машинэт. Ааха. Энэ одоо Баян Хонгор аймгийн одоо энэ Эрдэнэ цогтоос аймаг хоёрын хооронд одоо Адуун чулууны нуруу гэж байдаг бай. Ааха. Тэр нуруу нэг хэсэг бас нэг чамтай байдаг байсан. Одоо энэ манай бямбаач мэднэ. Тэр нуруугаар гайгүй чоног өгдөг. Тэгсэн чинь манай аймгийн засаг дарга байсан тэр үед Батчаргал гэж одоо тэтгэвтэй гацсан. Тэр надад явдаг байлаа. Тэгсэн тэр Адуун чулууны нуруу нэг өдөр өнгөх юм боллоо. Өнгөж шин тасарцсан. Мөр хөөгөөд ингээ гараад ирсэн чинь нэг чонны мөр тэр доохноор тэр юуны тэр Адуун чулууны нурууны урд руу орцсон байна. Тэгэхээр би за одоо энд байна гэдэг. Манай аймгийн бас нэг улсын анчин гарам гэдэг нэг цагдаад нэг гошууч байсан. Тэр бид нэр билээ хэдүүлээ явж ирсэн. Тэгээд нөгөөдүүлэн тараагаад ингээд суудалтайг тарааж болгочаад. Тэгээ би тэр хөндөд одоо шатар чулуу гэдэг бас нэг байгалийн үзэсгэлэнтэй газар би. Тэр шатар өрцсөн юм шиг тийм шатар чулуу гэж байгаль цаанаасаа тийм. Тэгээд тэрний тэр нэг хороо байдаг байхгүй юу? Малын хороо. Тэн дотор би жолоочтойгоо жолоочтой очиод суулаад даргын жолоочтой. За би тэр энчээ байж энэ рүү буул та нарыг алдчихвал би тэр чоныг одоо замд нуутах нэ. Тэгээд нөгөө хорон дотор сууж исэн чи үргэлтгэлээд бууд уурч исэн чил тэр нөгөө сууж исэн улсаа чи урдлуулыг ахүдөө харагч мараад ирлээ шүү. За энэ ч одоо ороод ирлээ. Тэднэр дээр очиволч одоо тэгэл болох байх та гэж бодож исэн. Тэднэр дээр очсонгүй яг миний хувьдээс ихцгэн өнөө тэр хорооны шин технүр гармаар болоод ирлээ шүү. Дурандаа суугаад байгаа. Жолооч самдсан. Яах вэ гэдэг. Шарахаа яах вэ гэдэг. Байж болоогүй гэдэг. Тэгээ бидний урд нь жалахтай байхгүй юу? Тэр жалга руу орохоор за одоо тэр ясаа хурдтай тавьж гараа бодчих гэдэг юм байна. Тэгэл тэрийг асаалаа наанаас нь тавьсан чи алга болчихлоо нөгөө шөнч. Тэрэд нэг жалахтай байхгүй юу? За энэ жалгаа тавих гараа авчлаа. Дээш нөхсөө тавьчихлаа. Дээш өгсөд нөгөө жалгаа шөгсөд тавьсан чи үүч бай. Гүн энэ ямар сони идэ одоо. Энэ жалга руу орох мөр хараа гэсэн чинь жалгаар мөр алга. Тэгэхээр нэлээд дээш өгсөө явцсан. Тэгэхээр жалгаан гараад цаад руу урууд жороод нөгөө улсуудынхаа наахан мөр хатаад мөрөн дээр нэрчээд мөрөө гараад ирсэн чи нөгөө жалгын шин гараад намайг тэрийг асаагаад явах тон зэрэг нөт төр чи яг ингээд дэлгээ хийсэн шиг мөрөн тэгээд яг ерөөсөн дэлгээ хийсэн шиг ингээд би тэрийг нөтгөө тайгуу тэгээ гарцсан гэлээ. Ирээд гарцсан гэдэг нөө жалга өгсөд байхгүй. Тэгсэн чи нөө намайг өгсөд дээж жалга өгсөж явахт нөгөөд чи араар шоколад төлөв болоод гараа. Тийм л ухаатай. Тий. Нөгөө аргал зуулаа гэдэг бас ингээд шон ингээд юучлаа гэдэг тийм ээ. Шонгийн мод янз бүрийн яриануд байдаг шүү дээ тий. Ёстой ухаантай байгаа. янз бүрийн ухаантай. Тэгж хууруулж ийсэн шүү дээ.
Нөгөө Бямбах ер нь хэдэн наснаас явж эхэлсэн. бид нар ч одоо бараг л дээр хөгдөж бараг л 12 наснаас. Би 4-р анги төгсөөл тэгэл сургуулаас гараад тэгэл бас боо. 12 наснд л боо. Манай утсан бас нэг гайгүй анги хийдэг юм байна. Хуучин ер нь нэлээд ан хийдэг. Ирчүүд нь ер нь ан хийдэг хийдгүй хүн байхгүй байсан Тийм. Тэр нь бол зохимжоор ямар нэг хэмжээнд тий. Тэгээ ялангуяа хөдөө мал дээр байгаа энэ төр улсууд бол нэг муу зэхгийн хувьд бол өөрөөл явдаг юм шиг. Тэгээд бас яг одоо ингээд ярихад байна штэ. Одооных шиг хурдан буу байгаагүй. Тэр дээр үе чинь захиуруутай байсан, ардэж хойтон байсан тийм ээ. Тэр үе чинь одоо мал бас хууртай монголчин тийм ээ. Тэр анга хийж тэрнийхээ махаар хоолж хүүхдүүдэн тэжээд зарим хүмүүс тэгжсэн байгаа тийм ээ. Тэгээд тэр захиуруу чинь бас одооных шиг тэгээ нэг дор олноор нь авчиж чадахгүй тийм ээ. Тэгээд ингээд одоо боддог байхгүй юу? Бас зөв ч юм шиг тийм ээ. Бас чухал байсан байгаа шүү. Хэрэгцээ нэг хэрээр буудна гэдэг юм шиг л тийм ээ. Яг нэгийг буудаал тэгэл ер нь юу яг тий. Тэгээ сайн дэ хоёрыг авал тэгээ тааруулсан юм шиг. Тийм сайн байсан байна. Та ямар буу ер нь эзэмшиж ирсэн бэ? Бид одоо манай бас нэг зохиомжоор нэг жахан хайцдаг байсан. Тэгээд калиавар барьж байгаа. Тэгээд сүүлд нь 60 хэд онд нэг харвин норох манай норог гэдэг юм байдаг. Тэр үе тэрийн донд нэг харвин авчихсан. Тэгээд харвинаар нэг бодож илсэн. Тэгээд хэрэгээр нэг олон одоо бодоагүй. Тэгээд хэрэгт явц. Тэгээд 73 онд хэрэгээ салгаж ирээл тэгээд тэрнээс хойш лаантай хөсөлтөө тэгээд энэ бямтав эхлээд бямтав барьсан. Ер нь богино бямтав байсан. Тэр богино бямтав өрнөлээ хэдэн цаг харсан. Сүүлд нэг урт бямтавтай байж байгаа. Тэгээд сүүлд нь 3006 одоо нэлээ байсан. Хэдэн жил болсон. 3006 чинь энэ 3006 704 энэ чинь бол энэ мундаг ус үү тий. Мундаг уу? Мундаг уу? Амарч холоос хараа тавих. Би нэг хэсэг бянтаа барьдаг гэсэн уртантай. Тэгэл тэр үе чи одоо бид нар чинь сумл сум байл шүү дээ тийм ээ. Одоо нэг хүүхдүүд чиг тийм зориулт тийчнээ хурдтай тийм тэр гэж тий тэрийг яагаад бараг юуг ин хурд тэр чадал мадлын бичсэн юм хүслэгт харж байгаад ингэж буудах тэгэж буудах. Тэгээ яг уртантай өөрөө буудахаар тэр ингээд пүм атгалаа пүм буудлаа нэлээ байж байгаа пүк гэж идэг шүү дээ тийм. Одоо нэгсэн бол зүгээр пүк гэж явчих юм билээ. Тийг хурдан явдаг. Тийм сумны хурд бол хамаагүй өөр. Тий тэгэхээр 800 гэдэг маань бас хурдны хувьд бол тэр орчонтоо, нээжонтоо, японтоо энтриг бол бас хурдтай тийм ээ. А тэгтээ бас тэднийг бодвол хол арай ойр тусдаг баг тийм. Уртмын тавч ер нь хол хайдаг бууш тий. Тий. Их бол аяа штэ тий. Хол хай. Та одоо ингээд энэ 36 юу? 36. Наад чинь би одоо түрүүн бямбамаа нэрлээд өнөө бичгээр өгдөг төлөвлөгөөний хэмжээнд дарга мэддэг байсан. Тэр гэдэг. Одоо би 89 онд энийг авсан. Доктор төлөвлөгөөний онаан хийдэг гэдэг төлөвлөгөөний хэмжээнд дарга надад бичих гэж юм. Тэгээд одоо 89 оноос хойш надад ч мэрж байна. Надад ч юм бол одоо нэлээд шоноолсон. Одоо бол оноо харьяагваа минь юу. Догбахгүй тэгэл одоо тэгэл 30 гаруй жил байж тээ барьсан биш үү тий. Тийм байна. Энэ тусгал бол зүг бай. Яг тэгэрээ. би л одоо өөрөө нэлээд муудж байна да. Багцныхаа хажууд уу? Тийм багцныхаа хажууд. Наадах ч муудаагүй юм шиг байна. Би л одоо тэгээд нас өдөрч явж байна тэгэл. За энэ улсын хачин шаргуун бүдүү найрам 800 буюу 36 тийм ээ. Тий. Энэ 89 онд авсан буу өнөөдрийг хүртэл эзэндээ үнэн чир зүтгэж байгаа буу байна. Ийм багж байна. Ингээ та энэ бууныхаа тухай ярихгүй юу? Энэ одоо
89 оноос хойш одоо 30 гаруй жил болчихжээ тийм. Ааха. Тийм ээ. Тийм. Тэгээ одоо энэгээр би нэлээл чоналсан, нэлээн хийсэн. Тэгэхэд одоо ер нь оноо хараагүй шүү. Ааха. Ер нь сайн байна. Ер нь одоо буу зэвсэгтэй харьцаад ингээд хүмүүс байхдаа одоо таавал бууга их сайн цэвэрлдэг баг тийм ээ. Сайн цэвэрлэг. Нэгдүгээр дээрээс янз бүрийн чи их болохгүй. Тийм бол зам өмнө цэврээ дотор мотор зэврэн тийм ээ. Тэгээ энэ 3006 тэр бол ер нь бас нэг дотор нь авсаар зэврээд байдгүй. Тийм бол та. Карвин өнөө дээрвийн карвин бол их зэвэрлдэг байсан баг. Байнга зэвэрлж явахгүй бол зэвэрлждэг. А тэр захиу руучин бол 8 байхгүй. Янт гэж байхгүй. Байнга тосолж, байнга ачиж яадаг. Байнга таргуунаа тосоод тэгжээдсэн байхгүй. Энэ бол өөр буу. Тэрүүл зэврээд байхгүй. Гэхдээ гамтай эзэмших хэрэгтэй тийм ээ. Би одоо ганцаараа гамтай эзэмшнийх болов гэж боддгийн бууга. Тий. Бууга байнга цэвэрлж сурвал эдлэг нь их удаан байдаг гэж ярьдаг тийм ээ. Тийм үнэн шүү дээ. Нэгдүгээр одоо эдлэгээ нь удаан байна. Хоёрдугаар би одоо залуучуудаа бас сургадаг байхгүй юу? Галт зэвсэгтэй харьцахтаа. Ямагт одоо нэг анд суугаал буудаа дууссан бол сумаан шалгаал тэгэл бухсам аваад тэгэл буугаан шалгаж яваарай гэж. Аюулгүй байдал. Тий аюулгүй талаас нь одоо зөвлөгөө. Бэмбого таны буу ямар буу байна? Энэ одоо Sega гэдэг буу да. Сайга эмэн байна тийм ээ. Энэ 13 онд авсан буу. 2013 онд. Тэгээ сум лин гацаа бас. Хинлээ гамтай юм буу. Таргун тавьжсэн үү? За энэ таргун дээрээс нь тавиагүй. Ер нь бол ганц нэг тавьж яахгүй. Наадах чинь том багтдгүй буудаа. Тийм ээ. Таргун тавьсан гэхээр хэрэг тарж байгаа. Таргун дээр нэр тавиагүй энийг бол. Энэ одоо янта богино янта чуулсан тэрэлтэй мундаг тэрэлтэй буустай. Тий. Уртмтаач гэсэн бас тэрнэ. Тий. Эднэр бол орчин үеийн боонууд бол тэрэл байхгүй. Энэ бол тэрхэхгүй шүү дээ тийм. Тийм. Баг тэрэлтэй. Нөөрөө сумаа хэлдэг болохоор тэрэл. Би одоо шаргуун дэргэд ярих юм хаашаа ичмээр сүүлийн үед замагтай буугаар буутахаар одоо нүдний хараа муудсан байдаг болоо тэгэр юм уу. Хотын бид нар чинь нүдний хараа их амархан муудах юм байна. Тэгээ замагтай буугаар буутахаар зэрэг бас юу яагаад зарим нэг алдаа аюу их гаргадаг. Тэгээс үлдээ онхоо вээчих юм байна. Тэгэл одоо энэ сайга мэт юм өөрөө цэнэглэгдэг боо амтгараа дээр сумны аагаар унах гал. Одоо аргагүй юм хөгжөөд буун тийм сайхан болцсон юм чи. Харин тийм яах вэ? Тэгэл одоо залуучуудад хандаад та хоёр одоо залуучуудын бас зарим ангөрөнд явж байгаа чинь янз бүрийн аяг гаргадаг юм залуучууд байдаг шүү дээ тийм ээ. Эсвэл янз бүрийн одоо алдаа оноонууд байдаг. Бас сайшаамаар магтмаар залуучууд байдаг тийм ээ. Тийм ээ. Тэгээд сургаж хэлэх энэ төр сургаалаа хайрлах. Аширх ирэх үү? Нүрэн жоохон яриад. Яг ер нь бол одоо манай чинь сайхан ан хийдэг ер нь сайн бууддаг залуусал их байна л олсон чинлээ хэд байгаа. Аажим баяр гэдэг залуу байна. Үе түн гэдэг залуу байна. Хөрөг Баатар гэдэг залуу байна. Энэ одоо энэ багийн Баатар гэдэг залуу гиндэн дог гэдэг залуу тий. Эдгээр бол өндөө сайн анчд болсон. Доор биднээс илүү сайн. Биднээс илүү сайн одоо сайн бол хараа голцоогоо эндээ сайн анчд болсон. Эдгээр бол бас одоо нэлээ бас олон жилөөгөө ан хийгээд дуршлагдсан учраас баг биднээс суухгүйгээр тийм дуршлаг суудсан сайн залуус бол байна. Одоо бие дагаад гөрөө хийгээд сурцсан тийм залуус.
Гэтэ яг одоо ер нь бол залуучууд хэлэхэд бол одоо тэгэл хамгийн гол нь одоо ан хийж балсууд тэр явтай хэлтэй чам болж болохгүй. Ер нь бол одоо үржүүлэгт орцсоноос хойш тэр чон агнах энэ асуудлыг байж болохгүй. Ямар ч юм. Тийм. Сараас хойш үлрээс одоо хуулиар хорсдог байсан шүү дээ. Сараас хойш бол Хоёртой явдаг одоо залуучууд бүгд мэдж байгаа дөө тийм ээ. баг мэдсэн. Тий одоо энэ ер нь гөлгөн чоналаад байхгүй одоо хэлтэй чоналахгүй одоо өөр соёлохгүй. тарав хоройг багт мөндөл буутуулахгүй тийм л байсан чинь. Одоо бид хоёртой цог явдаг залуучууд бүгдийг мэдж байгаа даа. Одоо манай тэр ан хэдэг залуучууд бол одоо ер нь бол мөндлэн тэр бодохгүй ангаа хайрлаа. Анчин хүн чинь бол ер нь ангаа хайрлж явах хэвээр. Ер нь бол хайрлж байдаг асуудал шүү дээ. Хагдсан болгоно халаад байдаг. Тий. Алыг гэсэн одоо нэг яхан тоон өгшөрснөөс нь ч гэдэг юм. Тарууга гэлэхдээ ер нь таруугалдаг байх чинь одоо том л болдог. тийм шүү дээ томоос нь л. Томнууд бол өгшөрцөл байдаг юм байгаа. Сүтийн нэгж байгаа гол. Энтэнд явж хаад тэгэж бууалдлаа, ингэж бууалдлаач гэдэг юм уу? Янз бүрийн нэг тийм галт зэвсгийн тал дээр нэлээ юунууд энэ тэр дуулддаг. Тийм хүмүүс нь бас нэг хай гэдэг юм уу? Зарим нь буу мэддэггүй улсууд буу бариад явах байдаг ч юм уу? Ер нь манай сүүлийн залуучууд энэ тэр бууны аюулгүй байдлын тэргээл аюул сайн мэддэг болсон байгаа тий. Тэгсэн мөртлөө хажуугаар зааж байна. тий нэг буу мэддэггүй хүн нэг буугийн сонирхож ягаад алдцаж байдаг юм уу? Тийм ээ буу алдагч байдаг юм уу? Хүүхдүүд бас гэр орондоо тэр нэг гисэн тэр асуудлууд байдаг юм л да. Тэгэхээр тэр залуучууд манд бас тэр бууны аюулгүй байдал дээр нь сумтай бууга орхих гэдэг юм уу? Одоо бүр байг гэхэд нэг алдранда сумаа хийцэн буун замгтайгаа ханаа тишүүлээ тавьсан байгаа хүүхдүүд оролдоод сумын аваад буунд нь хийх ч юм уу нэг тийм анхаарал боломжгүйгээс болсон юм байдаг шүү дээ тийм ээ. Тийм ээ. Тийм юмнууд дээр энэ тэр залуучуудаа бас анхааруулж хийж явж байгаа тийм ээ. Тийм шүү дээ. Энд ч одоо угаасаа одоо бас нэг Ер нь галт зэвсэг хизээс хууль байгаа шүү дээ. Тий. Тэгээ бууг хадгалахдаа замган тустай суман тустай байх хэрэгтэй. Гэрт байх. Хаанд аялд явж байхад бол жишээлбэл жолоочт нь замган эзэнд нь бууны явах хэрэгтэй. Замг буу хоёр бол тустай байх хэрэгтэй гэсэн хуулийн заалтаа байна. Тэрийг дээрээс анхаар тэрийг мэдүүлж явах хэрэгтэй. Тий. За ингээд манай хонгор нутгийн Өлжид сумын нутаг юу лээ салхи шуургачийн 3 дугаар багийн шуургачийн аманд болсон хоёр сайхан бууралтайгаа ярилцсан яриа маань өндөрлж байна. Та бүхэнд одоо эргүүлэн хурдуудаа насалж одоо хараа хурц одоо буун мэрэг байгаараа тэгээд олзомхтой сайхан ангөрөнд ер нь анчид бол их олзомхтой сайхан яндаатай явдаг шүү дээ тийм ээ. Тий. Тэгээд залуучуудаа өвлөрдөрөл болсон хоёр хөгсөнтэй баярлалаа. Та бүхэнд сайхан бүхнийг хүсэе. За ингээд сүүлийн амсгаланд баярлалаа. Бид хоёроо ингээд энэ сайхан нэвтрүүлэгтээ оржуулсан. Тий бас юу юм байгаамаа. Бид нар одоо ингээд энд залуучууд маань дунд үеийнхэн маань ахмадууд маань байна тийм ээ. Тэгээд эдгэртээс бас яриад юу залуучуудынхаа бас санаа бодлыг хуваалцсанаа. За тий. За энэ өрөө минь дөрвөө та бүхэндээ. За манай хамт олон Баянгор аймгийн Өлжид сумын 3 дугаар багийн нутаг болох Шуургач хаамд одоо ингээд Баянгор аймгийнхаа ангөрөө сонирхдаг юм сайхан 3 үеийн төлөөлөл ийм амцтай ингээд амцын залуучуудтай уулзаад ингээд сууж байна. Тэгээд Монголын уудам тал нутаг ус голын дунд амьдардаг одоо Монгол эрчүүдийн тийм нэг бахархал болсон ангөрөөний талаар бид сайхан буу олох болно.
Тэгээ миний хажууд одоо за Ахмад амчны төлөөлөл Шарва боо маань ингээд сууж байна. За тэгээд Айжин баяр ах маань сууж байна. Эрдэнэт ах маань сууж байна. За тийшээ Гэмбах маань бас ингээд сууж. За тэгээд дунд үеийн төлөөлөл, залуу төлөөлөл ингээд бүгд сууж байгаа. За ан хийхэд одоо та бүгдийн үед хамгийн мартагдчихгүй агшин одоо би эхний ээжинд асуумаар байна. Мартагдчихгүй дурсамж одоо юу гэдэг вэ? Юу байсан бэ? За Шарва ах маань ихэд Ахмад амчны хувьд одоо тэр талаас нь хөөхгүй юу? За ингээд өнөөдрийн энэ залуу онцтой болон дунд үеийнхэндээ энэ орой мэндийг хүргэж та нарт ад жаргал сайн сайхан бүхнийг хүсье. За ингээд манай залуу онцтой болон та нартай одоо хүсэд бол ан аав хийж явахад одоо бас бүгдээ инээдтэй тийм юм гişнэл тохиолддог биднэрт одоо бүгдээр одоо та бүгдээс одоо тэрнээсээ эхлэх байх гэж бодож байна вэ? Ингээд та нартаа корона шилжүүлж та. Сайхан хонгор нутгийнхээ сайхан амжилттай үе үеийн төлөөлөлтөд хамт хийж байгааг талархаж байна. Тэгээд бас ингээд хотоос та хэдийгээ хэрсэн тусах талархлаа. Тэгээд надад бол бас өгдөө юмнууд их ан хийж хатал нэлээд байж исэн. Тэгээд нэг удаа нэг тарга ганцлж ирсэн нэг хүүхэн машинтай нэг хүмүүс өрөөд ирлээ. Нэг хүүхэн буугаад ирснийхаа таргныг сүүлэг өгчих гэдэг лээ. Гэвч чи надаа яах ч юм ийм. Гэхдээ нэг сүүлний хэрэгтэй гэсэн. Нэлээд дээх нь тийм гоё хөвгтэй бас энэ болж л байлаа. Тэгээд бас хөвгтэй сайхан юмнууд их босоо ан хийж ангэр нэг чинь миний бас анчин хүн байсан. Тэгээд би одоо 3 дахь үеийнхэн л ангэрний хүн байгаа. Тэгээд хэдэн хүртэл сайхан зөв зөгцтэйгээр сайхан ан хийх ан явах хамгийн сайхан. За ерөнхийдөө одоо сүүлийн үед ерөнхийдөө бид нар байгалыг хамгаалж байгаль байгаа сайхан юу хамгаалж ин л амттай ангөрөөд бас их зөв хийх бас чиглэлээр гол зүйл юм руу орж байна. Манай сайхан залуучууд бас энэ нутагт байгаа таргаа хайрлж байна. Ангөрөөгөө бас хайрлж байна. Бид нэр тэр харсан болгоноогоо бас Монголын сайхан амжилтуул агнаад байдгүй. Харин хайрладаг юм аа. Хамгийн сайн байгаль хамгаалагч юм бол анч. За баярлалаа. Айжин баярын хувьд би энэ ан хийгээл явж хаад бол ер нь сайхан байдаг. Ер нь одоо нөгөө цөмөрөө нөгөө юунд анчтай одоо нийлээл одоо сайхан сонирхдаг одоо залуучууд энэ дунд үеийнхэн гэл манай дүү одоо ингээл энэ бамбог хүртэл одоо ингээл намайг дагаад ингээл багасаа дагаж гүгээл ич амар хурдан бодно. Ерөөсөн гараад ирлээ гэл ихтэл эдийн ерөөсөө үтчил хүү ях цаан чинь гэл би нөгөө дуран тийм байна гэж буугаан барихаа хооронд л шап гээл ерөөсөн маш хурдан бодно шүү дээ. Буудлага бол ерөөсөн буудлага тэм зөдөрхөж усууд нэг буудчил байхад пат гээл нөгөө сумад ус хэдий яасан буудаад туссан шүү дээ. Гэж хэлж байгаа үнэн хурдан боддог бас манай бабагч бас. Анд бол ерөөсөн багасаа намайг дагаад ер нь бас явсаа. Ер нь тэгэл яв зэнз аюулаан яваар би чи сүулдэ шархагийн чих тагсан доо. Ер нь залуу байж байгаа дэстэ шархагийн дагаад амгийн дөрчөөла. Явах гэж байгаа бол яаж байгаа. За надад хэлэх лөө гээл тонгал яан. За явах гэж штэ тэдэнд чи байна уу? Оо байлгүй хахаа гэдэг. Тэ зөндөө шархтагаа тэгэл явж исэн. Тэгээ шархасаа бол их юм сурсан. Тэ яа тийм л байна да. За Айжин баярхтаа одоо баярлалаа. За өөрийгөө танилцуулаад. Намайг одоо Тэгчэнцэнгийн дawгч юм байна. Яг энэ үчтийн 3 дуурайг уугуулсан байна. За тэгээд би бол одоо дунд үе анч. Тэгээд Шарвахтай бас тэр үеийн анчууд бас гарам гэж нэг сайхан анчун байлаа. Ингээд бас гамт бид нэр одоо нэг анч явдмаа Шарвахад за бенцгон город юу
аягаар чон яваад байна. Өглөө шүн дунтлаа явж удаа. Шарах тэгээд дөрүүлээ гараад тийм ба. Гар махам тавд. Тэгээ нөгөө аяд чад өглөө заалах за нуруу суус нөгөө чон юу яа тийм байна. Өглөө гээ орсч нөгөө айл урдаараа очиод нүцгөөний дор очиж гिचт юм яа. Тэгээ нөгөө нүргээлэг босны замаас үргэлэг авчихсан. Нөгөө үргэлэг явуулч за бид доороос ингээд тосоод байж бай. Тэгсэн чинь нөгөө үргэлэг маань засанд нөгөө үл засагт ирсэн чинь шаргаж явсаар гад доогор нь яваад орчих. Тэгээд гар махын нэг ах түгийн хүн байсан чинь гэлэх байсан. Тэгээд за үргэлэг аваа цаагав намд бүгдээр. Тэгээд цаагав намд харуулаад үргэлэг авчиж яваа нэг гар мах үргэлэг юм наашин дуугаж ирсэн цаашин дуугаж явуулаад гэсэн нөгөө. Тэгээ хайшил. Тэгээ үргэлэг аваа өдөр уруудаа замд нөр гойжсэн чи замдаар тэгээд зургийн болог юм шанд өргөн мөсөлчдөг хүмүүсүүд. Нөгөө мөсөндөө 5 чон гिचээд бидний замдаар нөгөө гол үрээр орж ирээ. Тэгээ 5 чонны дээр төгөөд орчих. Тэгээ тараага удаж байгаа нөгөө машинаараа. Тэгээ нөгөө динжээд 3 гарт төгөөд нэг тоглон чон хүн дээр байгаа нэг нь голланд аваа удчих. Тэгээ динжээд гарсан чоны зогсоо гар мах шарав 2 ань албаа нөгөө чоныг бууцчих. Өсөр нь удаад онж угаалтай юм өсөрөө суугаад. Тэгсэн намайг давуугаараа энэ чон дутуу алдагдсан байх. Гүйцээчээр тэр гол руу чон тагтлаа шүү гэж. Нөгөө гол руудаа тагсан чон нөөс ойдтын манай эднэр хоогоо. Тэгээ нөгөө чон өврөөд гараад нэг айдын үйлжээний натлан жалгах гэсэн гараа явчихдаг. Тэгсэн чинь нөгөө машины дуу чимэнэ вон зүүнээр өмнөөс найдын нэг сар нөхөд таггаад ирээд. Тэгээ нөгөө жалгахынхаа эднэр өгсөд наатад төлөө амраад эднэр машин тагахгүй гэсэн чи нөгөө нохоо таггүй зөөснө чон удаад цаашаа гүйцдэг чон нохоо удаад буцаад ирээд жалгааруудаар эднэр наатлан амрын нүрэл гэсэн чи цаад амрал дараа гэсэн чи нөгөө чон нохоо олцоод нөгөө нохоогоо айдахад таарч тэгээргээ таггүй. Тэгээргээ таггүй нөгөө яа өгсгөө тэгээ дурандаа нөгөө наад цахтаасан ч наалцсан. Тэгээд бас тэр хүндэд намайг тэр гол руу чон тагсан шүү тэр чоныг эргээд ирж магадгүй ч өдний гур утсаар би нөгөө засандаа цагаан тасаар дэлгэхдээ нуугдах гэдэг. Эднийг дунд нэг хасаж хардл засаж игнэ дунд юм байна. Эргээд хасна нөгөө доглон чон эргээд гараад гэсэн нөгөө шийгаа намайг гэдэг нөгөө тагаас. Тэгээ боотгсон чи надын дайцсан тэр 704 вар би өөр 30 жоо сомоцсон. Тэр нөгөө бүхэн завсагтнаар нөгөө яасан чи нөгөө сом 30 сом нөгөө дайцсанта юу хоёрт нь орцдог нөгөө юу ороо гацдаг. Тэгээд өөрөөсөн сар авдаг чинь нөгөө гол руу тгсэн чинь хайчгүй гэж байна. Хэн би цаад өвлөдөө гараж ирсэн тэгээд одоо шарахаас нэг тэр үдийг авдлаа юу одоо гимээр юу хэрэг бас одоо юу бас иймэрхүү бас гим цайруулах асуудал бас зөндөө байгаа байна. Гимээ цайруулж бас бодно шүү. Тэгээ бас гөгчтэй. Тэгээ манай гар мах чиг хөвчөлтэй юм билээ шүү. Нөгөө чоноод бидний явжсэн намайг татчихна бэнтэ гэдэг. Сарв бүтээ хинийхэн суманд юу гэж тэгдий байна надад. Би нөгөө хоёр адилхан боцрээ адил олсон гэж хэлгөөд би очиж харааг болгээ тэгдэг харуул би ялах зүйлс одоо бас инээдэг юм. Бас тийм хөөснөөс харчих гэдэг. Тийм иймэрхүү хөвчтэй төгсөр ухтагаан гэж байгаа. Тийм зүгээр би. За залуу их рүү орно. За би Баянгорын Good Hunter гэх төрийн бүс байгууллагын Бүрбаатар гэсэн юм байна. Тэгээд энэ олон сайхан эрчүүдтэй өнөөдрөөс танай телевиз хамтлал хийж сайхан нэвтрүүлэг үйлч чадна гэж талархаж байна. Тэгээ одоо ан явахад бас олон сайхан дурсамжтай юм олон болдог. Би бас 30 гаруй жил бөөрсөн юм байна. Тэр нэг одоо би болох тэр нэг ич явахдаа гэр орондоо ч нэг бөө оныхаа замгийн нэг тусна аваад сумын тусна авдаг хүүхдүүд оролцох баг. Тэгээ явсан чинь мөгдөр ингээд дараал ингээд суурьндээ сууж байгаа. Тэгээд би очиод уга бэлдээл үргэлж яваад эхэллээ. Хагас автоматууд байсан. Сайд замгаа татчихгүй суулгүй болдгоо ингээд шашагаал дэвшивчих. Яа тийм л бодоод байд. Тэгсэн чинь замгаа цүнгэн тийгээд хийж явуулчих. За над дээр битэмэрээсээ гэж. Ой магазин юу? Замгийн бүр хагас автоматууд замгаа салгаж аваад цүнгэж хийчихсэн. Тэгээ яваад яахан тэгээд
тэгэл над дээр битим ирээ гэсэн яг нөөч үргэлж байгаа ч над руу ирж идэв. Тэгээд яг тэр үед бас сонир байд дорд гэж бил. Тийм шүү Тэгээ яг миний хайжуур гэдэг нөгөө чонцгаараа яаж чадахгүй. яаж чадахгүй. Тэгээд нөгөө ирж байгаа чонч бус дээр байгаа хүмүүс үргэх гээд бас орилоод угаа тэндээс. Тэгсэн чинь нөгөө харуулсан чонч нэгэд яг хажуугаар тэгэл дарайл гараа явж тий. Шууд дарайл гарч байгаа юм чи. Тийм нэг миний хувьд тийм бас нэг хөвгөлтэй болж л байсан чи. За Good Hunter гэдэг төрийн бас байгууллага гэсэн тий. Ямар үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллага. За ер нь бол нэрээс нь сонсоход сайн чин. Сайн ч гэсэн. Эртээ юм байна. Тэгээд манай энэ төрийн бус байгууллага болох дээр одоо энэ анчтад зориулсан төрийн бус байгууллага байгаа. Тэгээд энэ манай байгууллага болох дээр нэгдүгээр одоо энэ сайхан залуу анчтайгаа одоо хамтарч нийгмийн янз бүрийн ажлууд хийхтэй бас тэмцээн оролдоон зохион байгуулах юм хийдэг. Одоо сүүлийн 2-3 жилийн буудлага аймгийн буудлагын тэмцээнийг Цэргийн баярын буудлагын тэмцээнийг бас холбогдох төрийн байгууллагатай хамтарч хийсэн байгаа. Манай аймагч бас буу ихтэй шүү дээ. Манайхан Баянгорхон буу ихтэй. Сүүлийн буунууд маш ихтэй. Тэгээд тийм буунуудаа бас ашиглаж сайхан тэмцээн оролдоон зохион байгуулдаг юм байгаа. Мөн бас нөгөө энэ байгаль орчноос түрүү манайх ярьж бас анчтууд байна. Хамгийн сайн байгаль болгоч гэдэг юм аа. Бид хүн бас яг өөрсдийнхөө сэтгэлээрээ бас өвөл зуттай жилүүд тухайд энэ хээрийн бууг согонд өвс жижиг тавьчих тий давс очир тавьчих тийм ажлуудыг бас одоо энэ сайхан залуучуудаа нийлэл хийдэж штт. Тийм байгууллага байгаа. Маш зүйтэй ажил хийдэг бас юм төрийн бас байгууллага байна. За тэгээ дараа нь ч бас төрийн бас байгууллага ярина тийм ээ. За энд бас нэг хүн байна бас урдан зөндөө таарж байсан буудлагын тэмцээн оролдоонд ордог манай жагаа маань сууж байна. Тэгээд Баянгор яриа тийм ээ тий. Тэгээ Баянгор аймгийн харьяата Баянгор аймгийн жийс цөмийн уугуул энэ залгаа. Бачаргал гэдэг чинь нэр мөн. За би анх удаа анд явснаа яриа. За би анх удаа чон ууцснаа л яриа. Баянгор аймгийн байдрах сум яваад. Тэгээ Баянгор аймгийн байдрах сумороод манай нэг урах олсон саач байж нэмэгч юм байна. Тэгээд тэр ихтэй өглөөнөд дурнж байгаа 7 чанар. Тэгээд хоёлоо мороор явлаа. Тэгээ нөгөө тэр үед нэг аймгийн төвд олон жил болсон. Өөр унсан бүхс хөдөж байна. Тэгээ нэг явсараад 7 чан дээр очлоо. Тэгсэн ах тэгж байна. За чи яг намайг ямар үйлдэл яг миний араас яваа шүү. За гэсэн. Тэгэл ах яваад зогсон мөлөх нь хийгдэх юм бол тэгэл ингээд яваад тэгээ явсараад намайг тэр анхны чоны маань нэг 70 метртэй авчиж мөлөгчиж удаж байгаа чандар орж бууталчихсан. Тэгээ тэр миний яг анхны чон гаавч тэр их дурсамжтай залууханд байсан баг. Тэгээ ерөөсөө анх удаа яг баг бахта нэг тарав зурмны ланч тэгээ анх удаа том буу аваад ахтараа зорчиж байгаа. Тэр одоо тэгээд 70 м удаж байгаа чон руу ойртоод нэлээл авьяас тэр тухайн анчны би бол шин зэрэг юу ч мэдгүй шүү дээ. За ах нь ямар хөдөлгөөн хийх вэ? Тэр хөдөлгөөнийг хийгээрээ зогсныг хэвдүүл хэвтэн яг тэр бүгдийн араас нь яг дагж яваал ороод тэгэл 70 м-т нөгөө чонч ингээл чихэн хөдлөл гэдэг байгаа. Тэгэл би ботч яхаа алдахгүй гэсэн чинь болохгүй миний хөө. Тэгэл бодчихсон та анхаа тэр их гоё дурсан. буудаад авсан. Тэр авсан. хоои мэдрэмж Үнэхээр гоё байсан. Тэр ч одоо тэгээд тийм ойрхон чон руу ингээд мөлхөж орно гэдэг чинь бас би бол өөрөө чадахгүй шүү дээ. Нөгөө бас дуршлагтай анч хүний яг хат гэж орж их ойрхон чон бодчихлаа. Тэр ахыхаа юу ороос их олон жил явсан. одоо бол ерөнхийдөө дунд үеийн анчин болцсон. Дунд үеийн анчин болцсон. Тэгээ сүүлийн үед бас буудлах спорт жоохон сонирхоод явнас аймагтай явах газны медаль зөөгч утсан. Тэгэл ач. Яа нэг тиймэрхүү л. За баярлалаа. За одоо манай Баянгорын одоо нийт тэ хөх төмөр хөндлөн үрдэг юм залуучууд маань хэдүүл байна гэдэг чи одоо баг 20 гаруй байна тий. Тэгээ бүгд одоо гац хэрэгтэй харьцдаг, буутай харьцдаг ийм залуучууд байгаа. За та бүдийнхаа дунд нэг асуулт асуухад одоо
буу зэвсэг худалдаж авч сонгохдоо одоо хамгийн түрүү юу чухалчилж үздэг вэ? Одоо юу гэдгийг зарим нэг нь одоо тэмцээн уралдаанд анд те хослуулах гэж буу авдаг бол зарим нь зөвхөн ан хийх гэж авдаг. Зарим нь зөвхөн тэмцээн уралдаанд орох гэж буугаа сонгодог. Та хэдийн хувьд одоо буу одоо дуран сонгохдоо яг юуг нь харж яаж сонгож авдаг вэ? За би Баянгор аймгийн Бөмбөр сумын харайт тэргүүний анчин Батбаатар гэж юм байна. Тэгээд одоо үеийн сайхан буурал анчид өвгчүүд ах нартайгаа хэрэг өмөр тэгэл ангөрөөд ганцхан нийлж сайхан явж байдаг. Одоо тэгээд доод үе, залуу үе, дүүнер, дунд үе одоо би ч одоо дунд үеийн төлөөлөл. Тэгээд одоо яг сүүлийн үед одоо бууж идэн хэрэглэх тал дээр бол ер нь хүн өөр өөрсдийнхөө нэг хэрэгжилж байгаа төвшөнд анд явж байгаа төвшөнд үйл тэгэл арай нэг сум эвлэгтэй, арай нэг хямдхан дуу сумтай хоолхон буутчдаг тиймэрхүү буунууд одоо ер нь сүүлийн үед сонирхож байна. Тэгээд буудлага тэмцээнд бол одоо тэгээ сүүлийн үед одоо 6.5 та буу 6 мм-тэй буунууд. Тэгээд дурангууд ч одоо тэгээ төрлөөр болчлоо. Чадaltaй сайхан дурангууд ч их ирж байна да. Холын буудлагад бол дуран сайтай байж ш. Тэгээд одоо бууны төрөл их сонголттой болчихсон болохоор тэгээд одоо ер нь мөнгө санхүүдийн тааруулж ил юм андал зохицуулж байна да. Аха. Ер нь бол тэгээд хаяа ус тэмцээн уралдаанд орж байгаа тийм. Орж байгаа. Би ч одоо энэ савжаар 6 мм-тэй энэгээр бас нэг хэдэн хөөрхөн. Одон чинь нэг тэмцээнд ороод ядсан байсан. Энэ жил нэг 2-3 тэмцээнд орсон. Бас гайгүй. Ер нь бол нэг гайгүй амжилттай л ороод байд. Одоо тэгээ бас нэг буугаан сольжих санаатай, бас дурангаан бас сольжих санаатай. Нэг хэсэгтээ ч уг нь оо сайхан дуран байсан. Энэ чинь 4.5 та 27 та араа зортой 6 мм савж үүрж байгаа одоохондоо. Тэгэхэд одоо яг нөө сүүлийн буу дуранд миний одоо чинь гологдоод байдаг. Тэгэхэд хөдөө иргэд анчид анд ирэхлээр бас арай жоохон томдоод овор ихтэй хүнд болчоод болдгоо. Тэгээд анд явхлаар бас нэг арай нэг хөнгөндөө буу үрэх гээд бас нэг сүүлд нэг бас нэг буу тоноглоод л байгаа бас. Тэгээд үний шунал ханах штэ тэгэл бас нэг сайхан буу сонгочоод доожгэлжээд байна. Алсан нэгж жагаад нөгөөдхөндөө хөрхөө идгээд тэ. Сайхан дуран ч одоо галсын 5-40 ер нь хамгийн сайхан вест дуран болж байгаа шиг байна буудлагын талдаа. Буу бол тэгээд ер нь 6 мм. Тэгэл холхон бууд бол одоо том сумтай буунууд зөндөө орж ирлээ. 338 та буунууд. Тэгээд сайхан буунууд одоо их орж ирж байна дөө. Сонголтоор л байна. Ерөнхийдөө тэгээд хамгийн гол нь тэгээд өрөнгө санхүүнд хаана өрөх гэж байгаас шалтгаалаад бууны сонголтыг тэмэрхүүл хийж байгаа юм байна. Хүн болго одоо ер нь бас нэг нийтээрээ 6.5 6 мм лөө ерөнхийдөө нийтээрээ орж явах шиг байна дөө. Сум нараа сонголттой үн боломжийн цэц өндөртэй тийм л байна да. За би бол Баянгор аймгийн Жис сумын харьяат бас Лондонгийн бас нэрчдэг залуу байна. Одоо би бол дунд үеийн төлөөлөгч. Анд бол бас явах дуртай. Би бол яг замгийн гүйлт, гохны гүйлтийг л ер нь чухалчилж үздэг. Хөнгө өвөл гацхгүй яг сул нэг юм гараад ирэхэд гацаад юу яцхааргүй. Одоо бол ТК 6.5 Т3 та. Байд бас тэрүүгээрээ дэмжсэн. Давхар орчдөг. Тийм л юу баг шүү дээ. Одоо тэгээ анд явахаар 2 буу зэрэг хэцүү. Харин тийм бүх юмд нь гослуулаад 2 буу байж идэг. Тэгээд арай яаж холхон буудчихаар байвал нөгөө тэмцээнд дүүрээд байгаа таа гослуулаад болж утгаад бас нэг юугүй холбоочихгүй ойрхон бодвол бас нэг хөнгөн шингэн тиймэрхүү буунууд одоо бас үүргийг ирүүлж байгаа. Харин тийм одоо ч ерөөсөө буу үрээд олон хоног мөртөө нэтэрээ хол алхаж явах чинь бол бас хэцүү шүү дээ. Хүнд буунууд чинь бараг 10 хийж хойж байгаа одоо. Тэгэхээр чинь ангийн нэг уучин ангийн буунууд чинь дээдлэн 3 хийж байгаа чинь. Тэр асрах зөрүүтэй би тачаал. Одоо чинь юу чинь ТК-г тоноглох чинь ерөөсөө 10 хил хүрчихэж байгаа юм.
Тэгэл морин дээр нэг өдөр шогшоол тэгэл байхгүй юу мөр тэгэл маргааш нь за баг мартахгүй дэ гэжсэн дагаал сипигээл бас мордол араас нь шогшдог. Тэмцээний бууг анд үүрх хэцүү. Ангийн бууг Тий санхүү тий санхүүн болж ивэл тэгэл одоо өстөд бүх юм пул авшин л болгоо. Тэгэл яг өөрийнхөө юун дээр л юм уу шалгааргүй тэгээд харсан бугалгал дугаар. За намайг Баянгоромгийн харьяат Хүүтмэн гэдэг Гүтантер төрөмс байгууллагын удирдах зүйлийн гишүүн. За миний хувьд бол одоо галцвсгийг одоо сонгох гэдэг бол эхний үед намайг буу сонирхоод авахд бол биш одоо тэмцээнд орчин ант жүрчин гэдэг зорилтоор л бууга сонгож авчихсан 18 он. Тэгээ сүүлийн үед одоо сайхан буунууд гараад ирлээ. Тэгээ олонхоо одоо бусдыг дагаад үнэтэй буу аваад тэмцээн уралдаанд орчихъя гэсэн бодол байдаг боловч манай Баянгорт нэг бэрхшээлтэй асуудал гарч ирээд байна л дээ сүүлийн үед. Одоо Баянгорч ан гэхээр олон төрлийн бусад аймагуд шиг дээр олон төрлийн ам байдгүй. Чон байна. Тий. Чон байна. Тэгээд нэг таруунд нэг хаяа нэг явах асуудал одоо ийм л хоёр антай. Тэгээ одоо таврагуул төтөд рүү хуулиар ингээд 20-той 23 оноос эхлээд чоныг хорьцсон. Чоноос хариутай одоо агнахаар бол тусгай сумын засаг даргаас зөвшөөрөл авах энэ төргээд бас судалтай болсон. Хангайд бол одоо бид нэр дураараа одоо тал хэрийн чон шиг чоныг хангаж байгаа шиг одоо машин дээр хурд машинаар хөөгөл буудаал агнчдаг тийм боломж байдгүй тийм ээ. Байнга л одоо үргэлгэнд одоо суун, сорин зуун үргэлгэн гэл агнах нөхцөл нэрээ өөр л дөө. Тэ. Тэгжээж агнадаг. За дээрээс нь одоо бууг нөгөө талаар бас нэг Баянгор аймагт буудлагын спортыг хөгжүүлээ. Олон зам буудлагын спортыг хөгжүүлээ гэдэг жоохон тэмцээн уралдаан зохиогоод тэрэн дээр их анхаарч явдгийн. Сүүлийн үед нөгөө тэмцээнээ бас зохион байгуулж чадгаа байсан. Шинэ үеийн залуучууд маань бас үнэтэй сайхан буунуудыг тэмцээнд орох зорилгоор аваад идэг Баянгорт. Тэгээ тэрийг ашиглаж чаддаггүй, тэрний эргийг гаргаж чаддаггүй. Тэгээ нөгөөдгөө одоо ямар шалтгаанаар хориод идэв тэрийг болсон мэдэхгүй. Тэгэхээр энэ одоо асуудал одоо Баянгорын буудлагыг одоо буу сонирхдаг, буудлагын спортыг сонирхдаг залуучууд одоо хамгийн том асуудал болчиход байгаа байхгүй. Тэгээ энэ дээр л одоо нэг жоохон бас сэтгэл хэмжиглээд. Тэгээ одоо би чи анх 18 онд л авсан бууга нөгөө буудлагын спорт нөхчихгүй болохоор ахаа шинчилж авч сайхан буудруу авч чадахгүй л яваад байна л да. Тэгээ иймэрхүү асуудлыг бас ярьчмаар. Тэгээ энэ дэр бол одоо манайхан бүгд л сэтгэл бас яг санаа бодол нэг байгаа тийм ээ. Санаа бодол нэгтэй нэг нээлттэй сайхан тэмцээн зохиож олон нийтээр оролцоод байж юм. Тийм нээлттэй тэмцээн зохион байгуулсан. Манайх ч одоо анх 2005 оноос эхлээл буудлагын тэмцээнийг бусад аймагуд зохиогоо вахт анх Баянгор аймаг Анчин шарав гэдэг хүний нэрмжтэй нээлттэй тэмцээн зохион байгуулаад улам жил болгож 19 жил игээд өнгөрдөг жилд хийж чадаагүй асуудал үүссэн байдаг. Тэгээ одоо сайхан буу авч тэмцээн уралдаанд оролцох нь бүгд нээлттэй болоод байдаг. Тэгээ тэрнийхээ эргийг хийж чадахгүй л л да орон нутгад. Намайг Эрдэнэтийн Сэрод гэж Үлзийтэй 3 дугаар манай Монгол Улсын тэргүүний аж. Одоо залуу төлөвлөлөөс хамгийн залуу нь би энэ дөө. Тэгээд одоо чонд явж ирсэн нэг хөвгчлөлтэй юм ээ. Тэгээд өвөл нэг одоо энэ ч ерөөсөө сууж байгаа бараг чихэнх нь ясан баха. Чонд явж байгаа дэше өглөө суурьндаа 6 гэж өвлийн үгэнд уул руугаа алхаж яваа. Тэгээд хөдөөний одоо манай нэг ах 2 ахтаа төрүүлж гараад 8 чон харчихгүй юу. Тэгээ нөгөө 8 чон яг 300 та газар ойрхон байгаад байгаа юм. Аяа хармаар аваагүй. Яг хойноос ингээд сувралтаал явж исэн чи ах нартаа эргэж бигээс гүйччихэж хэлээл. Тэн чи манай ах нар бүгд гарч ирээл хардаг байхгүй. Хараад тэгээд зай амжигчээр жагаа ах маань одоо манай жагаа ах маань зай амжигчээр гараад 300 хэдтэй газар ирсэн. Би тэгтээ хамгийн урд нь суужсэн. Яг буутчмаар ирсэн. Тэгээ хамгийн урд нь очиод би яг буутах гад за энэ хэдийг ингээ бүгд буутна гэсэн төлөвлөгөөтэйс 8 ч нөгөөсөө үргэж болохгүй яарахгүй тулцсан. Тэгсэн чи манай нэг ах маань гинт хадан дээр босч ирснэ. Уйлаад нөгөө 8 чин маань өстө тэр тийш тараад яваад гисэн. Тэгээ хурж ирээд гэртээ бас гинсэн байхаа одоо хажууд чинь сууж байгаа манай
ээж нь төрсөн аахгүй бас Монгол улсын тэргүүн анч. Тэ хадан дээр ганцнаа гэмт байсан. Тэ тэгэж нэг хөвгчлөлтэй тийм ах нартайгаа төв байгаа. Тэгээд тэр яг айлын өхөр идчихэд босчихсон ч. Тэгээд удаач хойноос нь манай Баатар ах маань өнгөсөн чи тэр зэмэн дээр бас нэг чон байжсэн чи. Өнгийгээд яг мөлхөөл явал би хойноос нь дурандаа хараад ижсэн чи. Манай наатлаас нь хөө Баатараа найш гэсэн нөгөө чон чимээ авангуудаа шууд дахиад яваад гэсэн. Тэр өдрөө тэгээд яг тийм олон чон анхны олон чоныг авчихсан төв. Тэгээ бас бас ерөн өвчлэн буудлахын юуг бол багаас ааваас сурсан. Манай аав намайг багаас буудуулаа 5 дугаар ангиасаа бууж юмшээл тэгэл нэг таруу суулаа гэл алчсан. Тэгээд аавыгээ би саяхан аавтайгаа нэг анд яваал. Одоо ярьж болох юм л тарганд гэж. Болохгүй дээ тий. Анхныг би нэг анх чон алсан юм нь болохоор би оюутны 2 дугаар курстэй анхны чоныг өглөө нэг 6 цохноор тэгэл суугаал байжсэн чи жалга ороод жорж ирэх нэг 200 та газар. Тэгээ калавртайсэн чи буудмаар санагдаад тэгээд 70 хвчаа буутсан чи 200-300 та газар тавьж хагаад анхны чоныг ондын билээ шүү. Дээшээ сар байгаа. Тэгээд анхны чоныг алчихсан. Би Баян Онгор аймгийн Баян Онгор сувь Батбаяр гэдэг хүн байна. Тэгээд энэ бууг одоо яаж сонгох гэж байна. Миний хувьд бол одоо тэгээд залуучууд бол яг сүүлийн үеийн сайхан буу дуран мурантай буу сонгох юм байна. Би бол яг өөртөө тааруулаад оваараа та буу гэж сонирхдаг хүн. Тэгээд яг орон нутагта манай орон нутагта одоо тэгээд тэмцээн наадам болоход би ер нь бол оваараа та бууг сонгож оролцдог. Тэгээд миний хувьд бол орын зайд. Тэгээд хүн бол энэ улсууд бол янз янзын буу ер нь сүүлийн залуучууд сайхан том сайхан хол буудаг бууг сонгож тэмцээн наадамд оролцож байна. Би бол яг нь оваараа та буугаар л оролцдог. Ер нь овоо хараатай буу өнөө давуу тал нь овоо хараагаар бууд давуу тал нь юу? Ер нь яг овоо хараагаар буудахаар одоо тэгээд тухайн үеийн тэр одоо бай анги өрөө ер нь бол яг тэгээд түргэн хараал түргэн буудахад их өвтэйхэн байдаг. Яг сүүлийн дурантай буугаар яг сандарч байсан үедээ бол яг эвгүй л дээ. Тэгээд би бол ер нь хар багаас л овоо хараатай буугаар одоо буудаж таргуудуулаа буудаж өссөн болохоор энэ тэр үндэ дасцсан. Тэмэл хүндээ. Нүдний хараа гайгүй. Нүдний хараа гайгүй тэгээд том болохгүй нүдний шилээ хийж байгаа тэгээд боодно да. Миний хувьд бол бууг сонгохдоо ер нь бол одоо орон нутгийн ямар хаан байна. Тэрүүн тохирсон дурантай дурангийнхаа доогоор бас одоо овоо хараатай овоо хараагаар буучдаг тийм буу авилгах систем үү гэж боддог. Энэ дурангаар нэг сайн бууд дурангаар нэг сайн бууд сураг болсоцсон бол дуран буухтад хэцүүлдэ. Тэгээ ялангуяа давхиж байгаа юм энд буудахад бол дурандаа оруулж ирэх гэж бас хугацаа алддаг. Асуудал бий. Хараагаар овоо хараагаар буудж байгаа үед давхиж байгаа юмд бол тэр нь бол буудахад их амар. Тэгэхээр тийм дурангийнхаа доогоор 20 доогоор нэг өндөр овоотой хараатай тийм буу одоо сонгож авах зүгээр юм биш. Ангад тохирсон бүх хэрэг одоо яг манай аймагт бол одоо том анги гэхээр аганд нь чон тэгээд одоо таруу болохоор 20 болцсон байлаа. Тэгэхээр нь бол 223 бол хомд бол жижигдэхгүй. Жижиг хамт ч гэсэн одоо хомдод байдаг. Тийм эстахан буу юм. Энэ 864 байж байгаа. Таруу хичээ дуусчихсан мэт чинь 80 хэдэн онд таруу алдаг байсан. Тэгээд 300 гаруй км газарт нэг таруу мооход өгдөг байхгүй нэг том. Тэгээд өөдөө чинь манаас нь гүйгээд тоолж байгаагүйгээд бодлогсон чинь хүн дээрээ гарчихсан. Мооход өгдөг. Тэгээд буутахаас өрөхгүй болж байгаа. Тэгээд нэг 300 гаруй км газар. Наадтаа нэг таргууны наадт ташин дөрөө нэг том жижиг хаан чулуу харагдаад байна. Нөгөө таргуул ингээд бомбогоос цыг том дөрөө. Чулуунаас хамаагүй өндөр харагдаж байна. Тэгээд нөгөө таргуулаа буутсан чинь тарууц байхгүй болсон гэж чулууч байхгүй болчихдог. Тэгээд дурдсан чинь нөгөө нөхнийх нь аав нас гэдэг таргууны хөл
дээшээ харцсан сарвуулахгүй гадагш яхаа. Холоос дурнж. Тэгээд яваад түрээдсэн чинь нөгөө тарвагч эдгээр хараад өгсөн гэрч. Тэгээд шарах үзсэн чинь буунаа шарах бай. Тэгсэн чинь нөгөө солондор зөхөд солонд бодох сэрээд тарвага зөхөд солон тарвага зөхөд алсан. Ер нь 830 нөгөө сууныхаа цагтан хүч чадна. Тэгтээ учраас тийм тохиолдол байхад юм ээ. Давхраар нь таргуулж ирсэн та. Давхраар зөв дээр үед бол нөгөө гүйгээд бууддаг болоод буудчихсан. Ер нь бол ингээд нөгөө тасрдуулаад ингээд гүйгээд очихсан бол нөгөө таргуулсан ингээд насан дөрөө таргуулс идбгээс хид хидээр гасгаа шүү дээ. Тэгээд яг ингээд сайхан гүйж жол ташаард бол зүгээр л тэгэл буудчихсан. Ташраар нь буудчихсан нэг сумаар буудчихсан. Тиймэрхүү тохиолдолд энд ачаас нь ер нь нөгөө таргуу иддэг зайсан. Тэгээ нөгөө нэг ноорон биелүүлнэ гээл. Тийм ерөөсөө нөгөө хөдөлთა хэлгээд ангидсан бол таргууны төлөвлөгөө ирчдэг. Тэгээд ангийн буу барьдаг болгонд баг одоо төлөвлөгөө өгнө шүү дээ. Тэг гэрээ хийн. Нэг таргуунд 3 сум онооч. Тэр 150 таргууны гэрээ хийдэг гэхэд 450 сум. Сайн буудаг хүн бол тэгээд сайн чи ерөөсөө сум тоолоод уучдаг сайн ч л сумаа өөр авч. чи сумаа илүү гарсан сум өртнөр. Тэгтээ бол сумынхаа үнийг өгнө л дөө. Тийм. Нэр нь хөдөлж авдаг. За одоо дараагийн асуулт маань та бүдээс асуух асуулт маань одоо өнөө цагийн ан хийх соёл. За тэгээд хууль дүрмийг та бүд маань одоо хэрхэн харж байна вэ? Ан хийдэг хүн бүр байгаль одоо хүндэтгэлтэй ханддаг. Энэ тухай одоо та бүдийн бодол санаа юу байна? Нэгээ бас нэг хуйчлаа тийм ээ. За тэгээд ерөнхийдөө энэ бас нөгөө ангрейд хүн бол нэлийн төвчээртэй болдог байгаа. Маш хөөдөн шуургатай өдөрч бай. Тийм өдөр ингээд чон сууж явах хүний төвчээр бас өөрөө ингээд сэтгэл зүгээр төвчээрт их бэлтгэдэг. Тэгээд анчд бол тийм л сайхан юмд суралцж байгаа. Гэр нь үе үеийнх юм ингээд суралцаад ирсэн. Дээр хамтан дэлгөлүүд ч сууж ирсэн. Той шуургатай хамартай сууж нэ. Оолцсон засан шуурган дотроос ан цуунагдгүй бас л тий. Сайхан тий. Бусдыг өглөө гэтээ унтаж яхад амчин хүн бол үүрийн харанхуугаар буудын орой дээр л сууж идэг. Тэргээрэн бас амчин улсад бахархдаг. Дээр үний сайхан орж яхад нөгөө хямраг гэдэг нь юу гэсэн зэрэг өглөө сайхан гэгээ оронгууд уулын орой дээр сууж их шиг хамгийн ад жаргалтай сайхан мөч байдэн шүү дээ. Ер нь ингээд маш өглөөний эртлэн босоод дуранд нь гэдэг үл болсон. Тэр яг тухайн үед л ингээд нөгөө ан хийхээс илүүгээр бүр капитэ. Хүйтэн байсан ч гэсэн ингээд сайхан ингээд дурандаа сайхан байгалийн тэ байгаль дурга бүх ангөрөөг ингээд дурандаа гэж нь алах нь байсан санахул тэ биш боловч яг ингээд ирээд ингээд сайхан суудалтай суугаад ирээд бас чон буудаж байгаа үе сайхан та. Сайхан л да тий. Аарташ тийч ямар нэг үргэлгнээс бодож байгаа юм шиг өөрөө хуржээд нүүрээ хараад тэгээд очир нэгдвэл тийм би нэг бас нэг ан хийж байгаад нэг зүйлийг өрөвцсөн юм аа. Манайхын нэг 2000 онд нийлэн 100 болсон юм. Тэгээд намар нэг таргунд явжсэн чинь нэг адууны зэмэн дотор нэг юм оволцоо хөдлөд байхад дуурандсан чинь нэг чонны гацарсан гөлөг зайлал нөгөө өвөл хөсөн адууны зэмэн чийж рүү орсон гэл оволцоо. Тэгээд их нь бол тэр хавар нь бол алдсан байсан шиг байна. Өөрөө хоол олж идэх чадваргүй тийм бичсэн. Тэгээд тэрийг хараад л өрөвчсөн. Хамгийн өрөвдөлттэй юм. Бас ан дотор нь өрөвдөх, хайрлах маш олон юмнууд байна. Бид нэрс нөгөө зөв ан нуур хийнэ гэдэг чинь бас нэг тий. Одоо ингээд сүүлийн үеийн залуучуудаа сургах, ахмад үеэс одоо шарах, гямбах, Пүрбатар бид гурав бол их явсан. Тэгээд одоо айжин баяртайгаа юм бол ингээд яг нэг үеийн төлөөл ингээд ген давтайгаа ингээд энэ залуучуудтай ингээд анд их явсан. Сурах юм байна, суралц биенээс сурал залуу үеийн төлөөл суралцах юм ч бас байна шүү дээ. Буудлын
бууны аюулгүй ажиллагаанаас эхлүүлээд буудлагын такт хүртэл суралцж шít энэ ч одоо биенээс. Тэгээ бас мөнгөтөнд үгээс бас буудлын тактик бас харж илаа. Сайн байсан. Тэгээ та бүхэнд бас баярлалаа. Тэгэд миний ярих зүйл энэ байна. Бямбахт мик өгч. За би Бямбах Шарва хоёроос сая асуултыг одоо асуу. Тэгээ өнөө цагийн анх хийх соёл ямар байна? Хууль дүрм нь одоо ямар хөө байна? Та хоёрын маань одоо залуу дагнжийн тухай үеийн хууль дүрм ямар байсан те? Энэ талаар нэг тавьчихсан та хоёр маань нэг яриад өгвөл. За дээрвийн анги агналтын тухай хуулинд бол яг ер нь бол тарууган тэр чөлөөтэй алдаг улсаас дээрээс одоо таруугын төлөвлөгөө өгдөг юм байсан. Тэр дагуу бол бид нэр ан хийдэг байсан. Гэхдээ бол ан хийж байхдаа бол бид нар ер нь тэр мөндлө бууддаг, хүлдэг бууддаг. Дандаа одоо эр сувай, цайхан том тийм таргумд шилж бууддаг. За одоо ч гэсэн ер нь ан хийж байхдаа бол одоо манай залуучууд ч гэсэн одоо бас нэг бодож явах нэг асуудал бол чонд одоо хавар энэ тэр бичиж чон алж болохгүй. Гөлөгтэй чоныг алж болохгүй. Гөлөг сойлж болохгүй. 3 сараас хойш үржилд орцсон үед нь бол чоныг бол агнах хоройтой шүү дээ. Ер нь ямар нэг үржилд орсноос хойш алхам бол хоройтой. Тэрийг нэлээд хатуу чамд мөрдөж явах хэрэгтэй юм. Манай нэг ах клиентчин хүн байсан гоншод төсөж. Тэгээд тэр нэг хавар чонд явж байсан нэг чон явж байсан байна. Тэгээ хойноос мөрийг хөгд хойноос нь дагаад явж байсан гэл цавин доогор гидсэн доогор ингээд нөгөө ушуугаар болол ингээд юм зулгааж хаяад явсан. Тэгээд одоо яагаад юу зулгааж хаяад явлаа тэгээд хойноос нь явсаар гад буутсан. Тэгсэн чинь нөгөө жоохонд нь гөлгөө сойлчаад нөгөө чомны чинь хөхөн саамшаад хагараад өтөөд ингээд хэвлийн тэр чигээр өтсөн. Эй болоо. Тийм байж байсан. Тэгээд над бас сурж ирсэн. Ер нь ялах гөлөгтэй чомны гөлөвтэй суулж байгаа. Суульчинсан нэгийг заавал өгдөж байгаа. Тэр их зүгээр тэрийг бас бодож л явах хэрэгтэй. Нэг асуудал байгаа юм да. Одоо үед бол одоо гүйлэх зүйлийн асуудал ер нь байхгүй болцсон байна шүү дээ. Тэгээ одоо л ерөөсөө байхгүй. Их нь бол гүйлэх зүйлдэг тэр нормтой биелүүлдэг тийм үе байсан тий. Одоо цагийн үед одоо хуулиндаач тэр амчтынхаа дараа ёс жагцаач тэр ер нь бол бараг л битрийг бол суулгахай байцсан байна тий. Тэрээс одоо тэр үдсэлтэй байцсан л да. Тэрээс өөрчлөлт ганц нэг асуудал хавар гүйлэх суулгын энийг өсөлтөө цааш одоо энд бол одоо хамгийн ахмад анчин маань одоо манай Шарвгаа байна. Тэгээд таны бодол ямар байна? Одоо ер нь бол орчин цагийн одоо энэ Монгол улсын ангийн хөгжил, ангийн соёл ер нь ямар хөө болж байна? Залуучууд нь ер нь ямар хөө байна? Тэ та тэр талаар нэг санаа бодлоо хэлээч. За энэ ангийн одоо ан зүй зохистой гэх энэ соёл бол одоо яг бас одоо хөгжлөөнд байгаад маш соёлтой байх хэрэгтэй юм байна. Би тэгж бодож байгаа юм. Дээр үед бол одоо яхав ингээл агнаал одоо ингээл явдаг байсан. Одоо энэ соёлоонд дагаад бас энэ залуучууд бол одоо соёлтой болж байна. Тийм учраас одоо бас анги тийм ээ. Сайхан соёлтой агнах гэдэг чинь бас нэг зүй ёсны асуудал болж байна шүү дээ тийм ээ. Соёлтой агнах гэдэг чи одоо юу юм бэ гэдэг одоо бодоод ирэхээр байна шүү дээ. Соёлтой агнах гэдэг чи анги шалхтуулахгүй тийм ээ. Цэвэрхэн сайхан буутах. Одоо машин тэргээр хөөхгүй байх тийм ээ. Одоо Ямбатурын цогц дүрдлээ нэлэх гүлэг авахгүй байх. Тэрнээс өксүүлэл байгаа юм л да. Одоо бол яг бүхэн хоройтой болцсон. Одоо чонны хоройг инжлээс яг цэцэлсэн. Тийм учраас одоо тэгж соёлтой агнах нь их чухал байдаг баг. Ер нь чухал. Тэгээд одоо би энэ залуучуудаа одоо энэ миний шавнэр байна голдуу. Ер нь зугаараа л миний шавнэр. Эднэр байна ер нь энийг их дэмжиж хүлээж авдгийн. Тэгээд одоо бусад аймаг одоо ямар байдгийг бүлэг мүлэг одоо суйлж ядг юм уу
ер нь бас соёлтой болцсон юм шиг одоо ер нь цаашдаа гайгүй байх гэж бодож байна шүү би. Тийм байна. Тийм ээ. Ер нь бусд аймаг гэлтгүй одоо ингээд би бас өчнөө газраар ингээд явлаа хамт олон найзуудтайгаа. Гэхдээ Шарвгаа шиг одоо тань шиг ийм тэ өндөр наслаад ингээ сайхан уул хангаад байгаа энэ залуучуудтайгаа яваад энэ залуучуудаа тэ өөрийнхөө сургаалыг хайрлаад үдсэн юмаа яриад тэгээд ингээд 20 гаруй залуучууд ингээд нэг баг хамт олон болоод ингээ сууж ийн гэдэг бас нэг бахархуу штэ юм байна. Үнэхээр гоё юм. Энэ залуучууд маань ч гэсэн Шарвгаатай явж гин тэ Бямба ах хоёртой ингээ Бямбагаатай ингээ цуг ингээ гөрүүлээ явж гин гэдэг бас их гоё нийт рүү хэрэг. Гоё юм сурна эндээсээ та бас нэг тэ суралцах юм зөндөө байгаа шүү дээ. Зөндөө. Тийм үднээсээ бас манай Баянгарын залуучууд маш гоё жудагтай ийм залуучууд хамт бас төрж байгаа маа гэж би бас бодож байна. Сайхан байна. Тэгээ одоо цаашдаа бол энэ манай залуу анчд болон одоо миний шавнар бол одоо ер нь бас ан аваад авлахтан бол одоо нэлээд соёлтой тийм ээ өсгөж үржүүлэх талаас нь одоо нэг 9 одоо манай энэ залуучууд чинь бас орчин цагийн байгаль хамгаалагчид болж штэ одоо эдгээр бол тийм ээ байгаль хамгаалаа явждаг бас авах юм авалдаг авахгүй юм авдаггүй ийм болсон цаг үе юм да. Одоо эднэртэй тэгээд цаашд нь амжилт хүсье л гэж бодож байна да. За. Таагүй амжилт хүсэж шүү. За тэгээд одоо орчин үеийн ангийн одоо Монгол улсад одоо ан гөрөө ховордоод байна уу эсвэл хууль дүрмэн тийм хэд хатуу болоод байна уу та одоо залуучуудын бодол ямар бодол байна? Ярих хүн. За ярих хүн. За энэ ан авто холбоотой хууль дүрм гэдэг тэр энэ гадаад орнууд бол ерөнхийдөө энэ байгалийн амьтыг гаршуулаад өсгөж жоод тэгээд тэрийн одоо төлбөртэйгээр агнууддаг ийм зарчим байт юм билээ. За манайд бол нэг зүйлийн дотор өсгөж үржүүлэх тал нь ховор. За 20 цагтх нь бол их байгаад байгаа. Тэгээ нөхөн сэргийхэн байхгүй болгоцсон тий. Ашиглах. Тий. Тэгээд би бол одоо энэ байгаль хамгааллын хуульч маа энд бас жоохон өөртөө ороос гэж боддог. Яг гэхдээ энэ ховорж байгаа ан амьтдыг өсгөн үржүүлж буцаагаад байгальд нь тавьдаг тийм аж ахуй нэгжүүд тийм юм одоо бид ч нэг одоо ганцаараа үлдсэн гүдэг аваад тийжээч гэвэл энэ ч бас хуулиар болохгүй юм байл шүү дээ. Хэрийн зэрлэг амьтдыг гаршуулсан тийжээч хуулиар хориотой. Тэгэхээр энэ үл ерөөсөө буруу зүйл гэж би үзээд байгаа. Бусад орнуудад дэлхийн өндөр хөгжилтэй ан агнуурын соёл өндөр хөгжсөн орнууд чинь заавалчгүй одоо өсгөж үржүүлэх тийм тусгай одоо ийм аж ахуй эрхэлжээж тэрийн бусаа байгальтаа тавьжээд тэр нь бас тэрийн төлбөртэйгээр агнуулж бас улс орны одоо төс мөнгийг бүрдүүлдэг иймнүүд бас байд юм байна. Тэгэхээр энэ тал дээр бас нэг тийм хуулийн өөрчлөлт ороос гэж бодож байгаа. Жохон дээр хөвдөл яг буг мууг бас үржүүлжсэн тийм аж ахуй нэгж байсан шүү дээ. Одоо бол тэр мөрөнд бүгд байхгүй болцсон ийм байгаад байгаа. Тэгэхээр энэ тал дээр бас нэг одоо хуулийн өөрчлөлт бас оруулах зүгээр байна гэж. Орон нутгийн аж ахуйн зүйлүүд тий өөх ёстой байхгүй. Тэр үржүүлэх эрхийг өөх ёстой байхгүй. За дараагийн нэг ярих гэж байгаа юм бол тэрийн галт зүйтэй холбоотой юм байна. Галт зүйн тухай хууль нь бид нар ч одоо нөгөө гэрчээ авах сургалт гэдэг нэг сургалтанд сууж одоо бөө зөв сургалтанд сууж байгаа шүү дээ. За энийг суучж байна. За тэгээд дараагийн удаа болох тэр энэ буу шийдвэн өөрөө хямдхан баймаар байна, олд зэгтэй баймаар байна, сум нь хямдхан баймаар байна яг үндэ. Тэгэхгүй одоо манай монголч юм шүү дээ. Гаднаас орж байгаа сумд хэдхэн нуглаад ороод ирсэн. Одоо бид буу үрд хүмүүсийн хувьд бол гараад нь сайхан буучих гэдэг сум үнэтэй болох зэрэг хэцүү шүү дээ. Одоо нэг шиг сум одоо 13-аас 15 мянга төгрөгтэй сум те байх жишээний. Тэгэхээр энэ сумны хангалтыг нэмэх энэ дээр бас хуулийн өөрчлөлтүүд зохицуулт бас хэрэгтэй юм уу гэж боддог. Би өөрөө буу үрд хүний хувьд юу гэж боддог гэхээр энэ бол
тусгаар тогтнолд одоо хамгийн их нөлөө үзүүлэх хүчин бол байна. Одоо энэ иргэний зэвсэгэл. Одоо гадаад орнууд ингээ харгаад байна шүү дээ. Одоо 30 онд Швейцарт болсон түүхийг би харж байсан л да. Фестрээс. Гитер наад орнуудын нийслэлч Швейцард орох гэсэн чинь асар их хохирол амсах гэдэг юм бил. Яасан бэ гэхээр Швейцарт бүх иргэд буутай. Бүр баял дээр буурт байдаг ч яахгүй. Баялтанд. Тэгэл нэг команд өгөөд бүх хүмүүс яг бүгд зөвслөө гарч ирэхэд байсан учраас ороход маш хохирол амсахаар байна гэдэг Швейцарыг орчихсон тийм би түүх сонсч байсан. Тэгэхээр өнөөдөр бид хүн яг энэ тал дээр бас иргэдээ бас одоо буу шийдвэр нь тус чөлөөтэй байх, нээлттэй байх энийг бас анхаармаар байна гэж би бас хэлэх гээд байгаа. Энэ бол үндэсний аюулгүй байдал тусгаар тогтвол бас одоо хамгийн чухал нөлөө үзүүлэх хүчин бол иргэний зэвсгэл юм аа гэж. Тэгээ одоо бид нар ингэ зэвсэг техник авах дээр яг үндэ бас үнэтэй болчихсон шүү. Жилээс жилд одоо сумны үн, бууны үн өсөд байна шүү дээ. Тэр эндээс бас төрөөс одоо бодгоор зохицуулт хийж байвал их зүгээр мө гэж бодож байгаа. За одоо энэ буурдаг бидний амьдрал дээр бас нэг ажиглагддаг нэг зүйл. Энэ юу гэхээр энэ ханга хүмүүс таруугаг нь жин. Мэдээж одоо хуулиар одоо хориотой ийм зүйл байна. Гэхдээ энэ агсан тарга нь шүү дээ. Уцаагаад одоо шиндэгэнд өгөөд ямар нэгэн өвчлөл янз бүрийн зүйл байхгүй энийг дахин боловсруулах те одоо орлого олох ийм зүйл бас ашиглаж байна. Сайхан байхын баялгийн байна. Шууд ойч нөхөн тэгээ булаад шатаачдаг ийм нэг сони юм байна. Тэгэхээр энэ дээр бас энэ төрс өснөгдөөд анхаармаар юм уу гэж. За хоёрдугаар нэг анхаарах зүйл бол одоо хүмүүс ингээ буу шидмэ хураалгачих юм. Даанд явж чад. Тийм ч өөрөө хүний одоо өмчрөнг худалдаж авсан мөнгөөрөө ийм зүйл байгаа. Тэгэхээр энэ буу шидмийг торгоод одоо хууль зөрчил торгоо те энэ буу шидмийг бусгаад одоо эзэнд нь өгдөг баймар. Тэгэхгүй одоо ингээд бас устгал хийж байгаа гэж аваачаад ингээд аваа авчдаг. Тэгэхээр энэ зохицуултыг ч бас энэ хууль мөлөнд өөрчлөлт оруулж бас энийг бас анхаармаар юм байна гэж бодож байгаа. За би бас энэ дээр нэмээд нэг хоёр зүйлийг ярьчих гэж бодлоо. Энэ зохистой талаар одоо энэ ам бол одоо Монголд одоо манай орон нутагт Монголд тэгээ манай аймагт байгаа одоо энэ одоо жишээлбэл Вууган байна, Аргал угалз байна, Янгэр байна тийм ээ. Энийг бол одоо бас би нэг боддог байхгүй юу. Монгол улс одоо гөгшөрч байгаа ийм одоо энэ анчтаа одоо авъя гэвэл зөвшөөрлийн нөгөө татварыг аваад татварын дээд зэрэгээ ардгаар аваад тэгээд ингээд гөгшөрснөөс нь агнуулж ямаар байгаа байхгүй юу. Тэгэх юм бол бид нар ч юм бол бас анц сонирхолтой улс гөгшөрсний агнаад татвар авалстаа төлөөд тэр одоо манайх ч бас нэг миний бодлоор бол бас нэг буруу бодлого яваад байдаг юм уу гэж бодоод байгаа. Ерөөсөө харамлсаар угаал тэгээд тэр аргал угалз тэр гөгшөрсөн ч өвхөлөн гэрэн шүү дээ. Ямар ч нэмэр байхгүй. Тэгэхээр энийг ингээд татварыг аваад ингээд бас дотооддоо гадаад төш дотооддоо зөвшөөрлийн нөгөө тийм ээ. Одоо бид нар нийлээл ингээд нэг аргал авъя ихэд нэг гөгш угалз авъя ихэд ингээд татвараа төлөөд ингээд нэг агнчдаг одоо ямар ч анги тэгээ агнуулчдаг бол бас зүгээр байгаа дотооддоо. Тэгээ яг улстай ч хэрэгтэй шүү дээ тэр татварыг аваад тэгээд яачих юм бол нэгдүгээр ингээд агнуулчдаг бол их зүгээр байгаа. Энэ дээр бас анхаармаар байгаа. Хоёрдугаарт байна шүү дээ. Энэ би бууны татварыг дэнд өндөр гэж боддгийг. Одоо бид нэр бууны татвараас буугаар ерөөсөө ямар ч орлого олохгүй. За юу. Хинэн ч гэсэн орлого олохгүй. Тэгэл бууны татвар жилд киловер гэхэд 60 мянга, том буу гэхэд 80 мянга. Айгуул одоо цаашлаад нэмнэ гэсэн бодол байгаа ч юм уу одоо бид нэр яаж мэдхий. Тийм биз дээ. Одоо тэрийг бол хасахгүй шүү дээ шууд. Тэг хасахгүй шүү дээ. Нэмэгдээл юм. Тийм учраас буунаас бид нэр юу олж байна? Юу ч олддоггүй. Тийм биз? Татварын за ерөөсөө хийл төлөө яваад байдаг тийм ээ. Хичнээн жил тэгэхэд тэр татвараар биднэрт одоо энэ анчт одоо яаж байгаа тэр нь ерөөсөө мэдэгддэггүй тийм ээ. Нэг ийм талын хоёр талын юм байгаа юм шүү. Ер нь ингээд хүмүүс буу сонирхоод авчдаг. Тэнгүүт Монгол улсад
ангийн бүгэд дэлгүүр зараад байдаг мөртлөө агн хаан байд зөвшөөрлөд бүгд 20-той. Тий, бүгд 20-той болчдөг. Тэгэхээр одоо энийг яах ёстой? Яаж иж энэ одоо галт зэвсгийг залуучууд одоо энэ ангөрөө сонирхдог гэсэн үү? Энэ бууш үдэм авж байгаа залуучууд энэ бууга яаж ашиглах ёстой юм Монгол улсын хуулинд ер нь бол тэр айгүй тийм эргэлзээд болж байгаа. тий, яг үнэ. Тэгээд таны түрүүний хэлдэг одоо ядаж те одоо бууга бол хангалттай хаач өсөж जैन. Ер нь зудаар бол маш олон бууга өсөж өгч байгаа. Тэрийг эргэлтэнд эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд Монгол улсын иргэдэд тодорхой хэмжээний те татварыг аваад төлөвлөлээд харуулах хэрэгтэй байна. Тий. Яг үнэ. Тэр талаас нь тэр зүй зохистой талаас нь тийм боддог байхгүй юу? Тийм ээ. Тийм өөрчлөлт оруулаад одоо манайхан чи гадаадынхан л өгөөд байдаг дотооддоо өгж явсан биел тийм дуулаагүй тийм ээ. Одоо ингээд дотоод нэг бууг өгөө одоо та нарт нэг өгшин бууг одоо байгаль хамгаалагчтайгаа яваад ингээд агнахад бид нийлээд авна шүү дээ тийм ээ. Аваад дурталж агна шүү дээ. Татвараа 5 сая байлаа гэхэд 5 саяыг нийлүүлээд тэр чинь нэг 12 садаа 14 садаатай юутэй бууг алаад үтчих гэсэн зөндөө хүн байгаа шүү дээ. Байгаа шүү дээ. Одоо хүн болгоноос харамлаад юуг нь өгөхгүй зодонд хөөж яадаг, чон ижээдэг, өгч яадаг тэр эрсдлийг нь байх болгоод байгаль одоо нэг санхүү эдийн засгийнхаа юунд хөрөнгө оруулалт тэр сум орон нутгата хөрөнгө оруулалт төсөвтэй хөрөнгө оруулалт тиймэрхүү юм одоо зөв зөвхөн ангил дэмжиж байж юмэр байхгүй юу? Тэр чинь тэгэл ийм чиглэлийг л одоо хөгжүүлмээр байгаа. Гөгшрөөл тэгэл өхөөл ерөөсөн юу ч ерөөсөн биднэрт нэмэргүй улсд нэмэргүй тэгэл өнгөрөн штэ. Тэр хизээд л өхөн штэ өгшин юм чинь. Тэгэл нэг 100 мод болон тэгэл өхөөд өнгөрдөг байхгүй юу? Тийм нэг юм бодож явдаг. Хуулинд тэгээд одоо дотооддоо бас тэгээд өгж өөл зүгээр юм уу? Улсд бас орлого нь бас зүгээр тийм ээ. Чи хий тэгээ өргөж яхаар тэр нь бас зүгээр юм уу гэж сүүлийн үед би одоо тэгж боддог юм. Тэгээд энэ нөгөө энэ ч одоо бууч өөрийнх нь хувийн өмчлөлтөө сертификатгүй хүнд одоо бууг шилжүүлэх хэрэг байхгүй. Тэгэхээр энэ хөдөөний малчилсан бол ерөөсөн бүгдээр бас нэг нэлээд буутаад байгаа шүү дээ ихэнх нь. Тэгээд хоорондоо нөгөө өөрийнхөө өмчийг худалдах, орлуулах тийм эрхэн хаагчиж байгаа сертификат болох. Тэгэхээр энэ дээр бас хуулийн заалтанд жоохон өөрчлөлт оруулж өгнө. Бүгдийн сертификатаа болгоно гэх юм бол сургалтын төлбөрийг багасгаад галт зэвсгийн тухай хууль чинь бол жижигхэн хууль байгаа шүү дээ. Тэгээд эсвэл галт зэвсгийн тухай хуулиараа шалгалт аваад тэгээд сертификатыг нь болгочихдаг. Бас сум орон нутгаас За сая манай Бямбах галт зэвсгийн тухай нөгөө хуулийн дээр сургалтын тухай сургалтыг ярьлаа л да. Тэгээд энэ дээр бас нэг зүгээр миний санаа бодол одоо ингээд Монгол улсад галт зэвсгийг худалдан борлуулах, сумыг худалдан борлуулах дэлгүүр нь байгаад идэг. За тэнцэнээс мэдээж худалдаж авахын тулд галт зэвсгийн сургалтанд хамрагдсан байх ёстой гэнэ. За хуучин 150 мянга байсан одоо 220 мянга болсон. Том калибр дээр 60 мянган төгрөгийн татвартай болсон, бага калибр дээр 30 мянган төгрөгийн татвартай болсон. Тэгээд бид бүгд одоо буу худалдаж аваад татвараа төлөөд мэдээж дэлгүүр зарах дэлгүүр нь байгаад байдаг зөвшөөрчсөн тий. Хамгийн гол нь иргэн худалдаж аваад тэр буугаар одоо яг ямар үйл ажиллагаанд бууга хэрэглэх вэ гэдэг бас асуулт гараад ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо энэ эрх зүйн орчин дээр бас анхаарч өгөөч. Одоо анг түрүүн Батбаатар хэлээдсэн нөгөө иргэн төлөөд нөхөн сэргээгдэх байгалийн баялаг дээр одоо тодорхой хэмжээний зүд нээлттэй болгож өгөх гэж хэлсэн. Тэгэхээр тийм тэгжсэн. Тэгэхээр одоо бид бүгдийн яг одоо ашиглаж байгаа өнөөдөр Баянгар аймгийн нутаг дэвсгэр дээр ашиглаж байгаа буу бол хурцнээс 7 өндөр үнэтэй л байгаа хөөх. Ямар ч анд ашиглаж болохгүй, тэмцээн оролдоонд орж болохгүй. Тэгсэн мөртлөө татвараа төлнө. Мөн дээрээс нь одоо юу гэдэг сумаа худалдаад аавна, бууга худалдаад аавна. Энд байгаа залуучууд одоо хамгийн манай залуу анч одоо бууг сонирхоод одоо хотын зам буудлыг сонирхоод аваад ирсэн залуу байна. Өнөөдөр энэ үнд бид нэр одоо түрүү мөнгөрд бас асуулаа соёлтой ан гэж юу вэ л гэж байна. Би анх энэ Шарав гэдэг хүнийг дагаад анд орсон. Одоо надын одоо хамгийн одоо ангийн одоо их багш Шарав хаа байхгүй. Тэгээд
ах нар маань биднэрт юу гэж зөвлөж юу гэж хэлдэг вэ гэхээр анчин үнд цээрлэх ёс гэж байдгаа. Тэр цээрлэх ёсыг маш сайн дагаж мөрдөх хэрэгтэй. Харсан болгоно агнаадах хэрэггүй гэдэг зарчмыг тавьдаг шээ. Мөн л одоо тэр суралцсныхаа дагуу бид нар залуучуудад хэлж ярьж байгаа. Нэг номерт одоо галаа аюулгүй байдал. Дээрээс нь одоо анд нүдтэй авах хэрэгтэй гэдэг. Тэгээ өнөөдөр залуучууд биднийг дагаад сонирхоод анд орж ирж байна. Холын зам буудлагт орж ирж байна. Тэгээ энэ улсууд үнэтэй буудураа аваад одоо юунд ашиглах вэ гэдэг том асуулт гарч ирнэ. Тэгэхээр энэ нэрцэн орчингийн бүх одоо Монгол улсын нутаг дэвсгэр дээр Монгол улс гэж ганцхан улс байгаа учраас одоо бүх аймагуудад жигтгэн эрх хэмжээг эрхийг одоо үүсгэж олгож өгөөсэй. Одоо тараа нэвтрүүлгийг үзэж байгаа магадгүй энэ тал дээр нөлөөлөх эрх бүхий албан тушаалтай хүн үздэг бол энэ дээр наггаж өгөөсэй л гэж хүсэж байна л да. Сая нэг юу гарлаа л да. Чиний яриан дундаас тэмцээн уралдаанд орж болохгүй гэдэг үг гарлаа. Энэ ямар шалтгаанаар ийм үг хэлв? Тэрнийг нэг тайлбарлаж өгвөл. За энийг одоо яг хаанаас ямар зарчмаар хориглоод байдгийг бол бид нар мэдэхгүй. Одоо 2005 онд анх Баянгар аймагт буудлагын тэмцээн нээлттэй Баянгар аймгийн буудлагын аврах шалруулах нээлттэй тэмцээн явж эхлээд 19 жил тасралтгүй явсан. 2024 онд уг тэмцээн 24 оноос эхлээд явхад хүндрэлтэй болоод тэгсэн. 24 онд бүтэн зохион байгуулж явуулж чадаагүй. Нутгийн буу сонирхдаг холын зам буудлагыг сонирхдаг залуучууд оролцох хүслээ одоо шатраалсан бүх дарга нарт холбогдох цэргийн ангид цагдаагийн байгууллагад тавьсан боловч цэргийн анги Шадаргын тамгын газрын цэргийн штабын дарга энэ төр бол хүлээж зөвшөөрч байгаа. Шадарга хүртэл дэмжиж байгаа. Та бүхэн гадраа сонгоод ирээ. Буудлын одоо полиго их асуудлыг чинь шийдэж өгье гэдэг. Цагдаагийн гадраас хориод идэв. Баянгар аймгийн цагдаагийн гадраас одоо тэрийг одоо ямар шалтгаанаар хориод идэх мэдэхгүй. Би ойлгохдоо цагдаа бол одоо тэмцээн зохион байгуулах уу, тэмцээнийг явуулах уу, явуулахгүй юу гэдэг дээр одоо анхаарах хэрэгтэй байгууллага мөн үү биш үү гэдэг дээр бол хэлж мэдэхгүй байна. Тэгээ энэ одоо Баянгар аймагт ашиглаж байгаа одоо Батбаатарын буухэд бууд дуран сум нийлээд хэдэн төгрөг болж байгаа вэ? 20 гарна. Тэгээ 20 гаруй сая төгрөгийн буу өнөөдөр ингээл бидний урталт байж байна. Тэгээ энэ 20 гаруй сая төгрөгөөр буу худалдаж аваад энийг одоо юунд ашиглах юм? Хийх ан нь оройтой, орох тэмцээн нь оройтой. Тэгээ энэ залуу өнөөдөр энэ буугаар мэдээж бид нэр хоройтой ан хийгээд яваад авахгүй нь ойлгомжтой. Холын зам буудлаа хөгжүүлэх гэж энэ том буу, энэ том дур ингээл авсан байгаа шүү дээ. Өнөөдөр ямар ч үр шимэнд гарахгүй үзүүлэн болоод бидний урталт хүрснээс хүрзүүл ажил хийхэд үнэлэгдэн шүү. Би хатуухан хэлэхэд гадар шорооныхаа ажлыг хийхэд тухайн өдрийнхөө үйлсийг авна. Тэгэхэд үнэтэй буу аваад биднэрт одоо ямар ч орон нутагт хэрэгжих юм байхгүй байгаад л жоохон гайхалзаад байгаа учраас хэрвээ энийг одоо үзэж байгаа эрх бүхий албан тушаалтай мэддэг улсууд байвал энэ дээр яг хуулийн дагуу Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд адилхан дагаж бүрддэг байгаа чи. Эрдэнэ хотод добоо мөргөнгээд буудлагын тэмцээн явж байна. Сая Улаанбаатар хотод хамгийн том одоо бооцоотой шагналын сантай машин өгсөн Монголыг буудагч гээд тэмцээн боллоо. Тий анхны тэмцээн боллоо. Тэгээ бусад газрууд болоод Говьалтай аймагт болж байна, Үүн аймагт болж байна, Өвөрангай аймагт болж байна. Ганцхан Баянгар аймагт болохгүй байгаа шалтгааныг энэ дээр л одоо анхаарах боломж болцоо байдаг бол та бүгдөө бас зүгээс уламжилж боломж байдаг бол уламжилж өгөөч л гэж ийм л юм ярих гэсэн юм аа. За баярлалаа. За. Ер нь бол тэгээд өмнө Говь, Эрдэнэт, Говьалтай, Ховд гэл маш гоё тэмцээн явуулж байгаа аймагуд байгаа. Засаг дарганд дэмждэг, цэргийн ангид дэмждэг. Цагдаа бол ер нь бол аюулгүй албаг л хангах үүрэгтэй газар. Тэгэд Баянгарыг бол сонсч ирсэн маш олон тэмцээн зохион байгуулдаг аймаг дотроо. Тэгээ ерөнхийдөө бас нээлттэй болдог. Гаднаас ч гэсэн хүмүүс ирж оролцох боломжтой. Тэгээ ер нь бол орон нутгийн ингээд орж байгаа хүмүүсийн ингээд сонсохоор маш олон хүмүүс хамрагддаг юм байлээ. Олон хүмүүс хамрагддаг. Нэг сумын төв дээр тэмцээн зохион байгуулдаг. Одоо манай аймгийн аваргын нээлттэй тэмцээн дээр Тооц 8 гэдэг баг калибр дээр 150-аас 200 орж ирсэн тохиолдлууд байгаад идэг. Том калибрын буун дээр доотлон 50 түүнээс дээш дуранта дургыг ялгарч байгаа. Нэг тэмцээн өглөө эхлэхэд өглөө 9 цагт эхлэхэд орой
бүр ханахгүйдаа уралдаал гэрэл тусгаж жагаад шагналаа гардуулаад хэмжээнэ дуусгадаг тохиолдол. Тэгэхээр Баян онгорт бол холын зайн буудлагын спортыг сонирхдаг энэ чиглэлээр бас хөгжих боломжтой байхгүй. Ер нь өнгөрдөг 3 сард буудлагын тэмцээн дээр Баянгор аймгийн Цэргийн штабын дараа ирчээд энэ Монгол улсад иргэний хамгаалалт гэдэг юм дээр одоо бүх бууд сонирхож байгаа буудагч тэгээ холын зайн буудлагын спортыг сонирхож байгаа залуусыг дэмжиж ажиллана. Энэ бол төчний жанжин штабаас гэлөө батлан хамгаалал яамны хэмжээнд гэлөө бодлого өрөөнд дэмжиж ажиллаж байгаа гэсэн ярьдаг байхгүй юу. Тэгээд засаг дарагч дэмжиж байгаа. Засаг дарга бол 100% дэмжиж байгаа. Та нар одоо буудлагын полигын гадраас сонгоод аймаг орон нутгаас полигоны чинь бүр ингээд хийгээд өгөө гэж. 339 дугаар ангид дэмждэг. Цэргийн штабын дарга дэмждэг. Тэгээ одоо яг хаана ингээд гацаад идэг л ойлгох байгаа байхгүй. Тэгээ бусад аймагуд жигдэх юм болоод идэг. Ганцхан Баянгор аймагт гацаад идэг. Нэг ийм ярьсан. Би бас энийг нэг тодтоо хэлчихье гэж боддог. Баянгор аймагт тэмцээн явуулахын тулд нэг сургагч багш бэлтгэх хэрэгтэй гэж байгаа. Гэхдээ 2 сургагч багш. Тэгээ 2 сургагч багшийг бэлтгэхийн тулд нэг сургагч багшийг 16 сая 500 мянган төгрөгөөр сургана. Практик бодлого албанд ирж байгаа. Тэгэхээр манай хотод 33 сая төгрөгөөр одоо 2 сургагч бэлдээд Баянгор аймагт тэмцээн явуулах хэрэгтэй авах гэж байгаа. Энд сууж байгаа залуучууд хоббиныхон төлөө өөрөө үнэтэй буу авчиад ахаа 33 сая төгрөг босгоод 2 хүн дундаасаа сурах боломж байхгүй. Тэгэхээр энэ одоо яг би бол нэгсэндээ энэ дээр над хүн хардах хэрэгтэй л дээ. Бас энэ хардталтын бодолд төрдөг одоо тэгээд хардлаа гэдээ би хүний их талдах хэрэг байхгүй надаа. Тэгэхээр одоо зүгээр л бусад аймагуд одоо яг энэ зөрчмийг барьж гэнэ үү гэдэг дээр асуудал байгаа тоххой. Тэгээ энэ дээр л одоо ямар ч байсан нутагта бүтэн одоо 20 жил тасралтгүй зохиогоод ирсэн аймгийн аваргын шалгаруулах нээлттэй тэмцээн холын зайн буудлага хөгжүүлэхийн төлөө манай энэ гүт хантар төрийн бус байгууллагын гишүүд өдөртөх зөвлөл одоо тэгэл бид бүгд адилжил байгаа л да. За бид бүгд одоо хотоос гараад Баянгор аймгийн Үлзий цамын 3 дугаар баг юу лэн чи шургачийн амд ирээд шуургач юм байна. За шуургач. Тэгээд энэ сайхан газар ирээд Нямагийнхаа хот айлд одоо ингээд буудлаад байж гин. За Нямаа маань одоо энд одоо бараг нэг 27 8 залуучууд сугалсан байна ирчүүд. Тэгээд энэ ирчүүдийн арыг дагаад хоол унд нь бэлдээд ингээд батанда олсон юмд маш их баярлалаа. За чиний хувьд одоо маллаад тий хэдэн жил болж байна? 10 жилээс хойш. 10 оноос хойш мал болж. За. 10 оноос хойш 12 онд цэрэг яваал тэгэл 13 онд цэргээс ирээд тэгэл цэргээс ирснээс хойш мал болж. Хоёр хөөрхөн их хөвгтэй юм шүү дээ. Залуу хоёр хэрэгтэй. Энэ сайхан ирчүүд цугласан энэ сайхан хотод одоо хүлээж авсан маш их баярлж байна. Ани маань одоо анги руу хэр сонирхдаг вэ? Ер нь сонирхно. Сонирх уу? Явах уу? Яа нахтаага нэлээд зүг. Сайхан анги элбэгтэй тий тарав бужигнаал тий. Тийм байна. Ер нь ойрын хэдэн жил маллахад чон хэр ширүүн байна. Ер нь одоо ер нь ширүүндээ гайгүй гайгуултайгаа юм ширүүн. Тэгээ мал нэг юу өссөн. Тэгэл. Гэтэ ер нь чон бол заавал тийм үзий ядаад устгаад авах юм бол биш. Гэтэ ихсэн бас байгаа газар чон их хэлбэр байна гэж ярьдаг гэсэн дээр аавч болтгож. Гэтэ ингээл одоо гөрөөчд эренгүүт үргээгээд үг гэлэхэд тэгээд аккуччууд үргээгээд өгнөстэй. Өгнөө. Гүү гэж хэлэх гээд байнга яваал. За ямар ч үсэн ийм нэмгээ залуугүйндээ ирээд бид хэд ингээд хотоглоод сайхан галаа тойроод ингээд сууж байна. Энд маш их баярлалаа. За та нар ч гэсэн маш их баярлалаа. Манай хайртай. Тэгээд цаашдынхан ажил амьдралд тий илүү их амжилт хүсээд за яг олон тэгээ эрүүлэх байх нь хамгийн чухал асуудал шүү дээ. Тэгэл өдөөний одоо малчт залуучууд маань ер нь одоогийн залуучууд тэгэл нэг хөдөө
маллах сонирхолгүй болцсон. Ер нь төлөвлөгөө болцсон. Тийм болцсон. Мал маллахын ер нь хамгийн гоё юм нь юу юм бэ? Гоё шүү дээ. Ер нь хээр гадаа явж яхаа тэгээ сайхан. Ер нь тааваар Өөрөөр стресс багтай. Тэгэл за. Ер нь бол гоё шүү дээ. Тий. Гоё. Тэгээд ер нь хайрыг аваа. Тий. Одоо ама харигдаад ингээд малаа маллаад чин зэрэг жаргал шүү дээ. За баярлалаа бидрүү хийж авсан. За би Баянгор аймгийн Үлзий сумын 3 дугаар гэмэлч Савгтын Бадам очир үзэлээ байна. За Бадам очир маань одоо энэ багийн нутагт одоо ингээд мал маллаад байж байна те. Би мал маллаад одоо багасаа мага балнаал гэхэд одоо 20 30 жил за харах юм болчих байна шүү дээ те. За ангөрөөний хувьд ер нь хэр сонирхолтой вэ? Ангөрөөнд үлэх дуртай. Янз бүрийн сонирхолтой. Буутай. Ямар буутай? 3006-тай. 3006-аас амар бууддаг. 800. Ер нь хуучнаар бол бүдүүн 800 гэж ярьдаг шүү дээ. Тийм бүдүүн 800. За хангөрөө за энэ дөр нь одоо ингээл нутаг нутгийн сайхан ирчүүд цугулсан байна. Энэ үчиг сайхан халуун яриагаар ингээд яриад ингээд сууцгааж байна. Өөрөө ч үед сэтгэл ямар байна? За ингээд нутаг нутгийн анчид ирсэн, улсын анчид байна. Тэгэхээр гоё байна. Тэгээд би бол одоо оноос л ангөрөнд сонирхолтой яваад байгаа. Ах нарын дагаад одоо улсын анчин гинтэн дог гэж хүн байна. Бочаргалах, чин тогтоох эднэрийн дагаал тэгэл ерөөд дээр нь шавь нь болол тэгэл ар залгааг нь авах хэл зүтгээд байна. Ер нь гөрөө сонирхоод хэдэн жил болж байгаа? За ер нь 5-6 жил болж байна. Одоо 30 жил маллаад хариулаад ингээд явж гин өдөө энэ сайхан онгон төгсөн нутагтаа байж байгаа. Тэгээс үл гөрөөрөө тий ан сонирхоод 5 жил болоод орж ин ямар шалтгаанаар ороо. За яг тэгэл одоо чон нохоо элбэгсэж гин. Тэгэл ер нь элбэг болж гин ерөнхийдөө юм л тэгээд бас тэгээд нэг 20-20 болчлоо. Яваас дураараа баахан хийж болохгүй болчиход байна тий. Тэгэнгүүт хот руу хээр орж байна. Ер нь мал хээр халгаатай байна ч. За яг тэгэл саарахгүй бол тэгэл ер нь логик гээд идэв шүү дээ. Ер нь тэгэл чонноос сэргийг байж ижил молоо хамгаална тийм ээ. Харин тэгээд энэ чинь бас нэг дураараа агнчгаар чинь бас нэг хэрэг торгоол торчих гээд тий. Тэгээ агнахгүй бай ихээр чинь нойр хоолгүй малаа хармаар байдаг. Тий. Тэгэхээр тэгсэн ч гэсэн өмнө чинь тэгээд робот биш тэгээд ядраал унтна амар нь унтран ядарн тэгээд тэр горч чон тэгээд хэцүү шүү дээ. Синтиг амдахгүй шүү дээ. Харин эсвэл гайгуу 50 байна уу? Гай 50 бол биш шүү ер нь бол. Гэтэ танаа хангар нутгийнхан бол айгүй сайхан. Юу юм бэ? Коллектив сайтай бөөнөрөө тий олуулаа нэг баг гал болцсон гоё юм байна. Тэгээд ингээд нэгний дээрээд ингээд явхад таавд маань бас айгүй гоё халуун дотноор хүлээж авдаг юм байна. Манай энэ нутгийнхан бол ерөнхийдөө нийтч тэр хүн тусрах хүмүүс л дээр нь бол заа гэвэл яваагүй. Харин тийм байна. Харагдж байна. Бид ирлээ ирээд ингээд 2 өдөр сайхан уул хангаагаар явлаа. Тэгээд та энэ залуучуудыг бүгдийн сайхан харлаа үзлээ. Айгуу сайхан нийтч тий. Бас нэг сэтгэл өнөрч чинь. Сайхан залуучууд байна. Сайхан залуучууд, сайхан ирчүүдтэй бас танилцсандаа маш баяртай байна. Тэгээд дараа дахиад бидэд хэрэх бах. Хэрэг болцоо ирвэл тавь. За баярлалаа. За баярлалаа. За энэ үчи ингээд өнөөдрийн одоо Баянгорын сайхан хямурлаг залуучуудтай ирчүүдтэй ингээд уулзсан хийсэн ярилцлага маань энэ хүрээд өндөрлж байна. Бидний яриа бараг 3 цаг хэртэ үргэлжилсэн байна. Тэгээ маш олон сайхан залуучууд цугласан байна. Та бүгд маш их баярлалаа.
усанд заяасаа урсгал дэлгөө байраагтаа газар өнөрлөө хүсээ онгон хүлэгшиг хосолон цэнхэртэй хангаавнэ хонгорнот осби чамдан хайртай авин олон хөвгүүдтэй ардын цэрэгийн адаваа амар мэндээд явсаар ахын хүчин